Сайн байцгаана уу? Намаа Хулан гэдэг. Хулан бит хоёр подкастын шинэ дугаараар иргэн уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн дугаараар 1997 онд бүтээгдсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг болох The Good Will Hunting киноны тухай ярилцаж, энэхүү киноны утга, үйл явдал, дөрүүдээр дамжуулан сэтгэл судлал хэмээх гайхалтай нэгэн шинжлэх ухааны мэдлэгт суралцах болно. Энэхүү сонирхолтой киног надтай хамт ярилцаач хэмээн Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш, хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Банзрагчийн Зулзайг подкасттай урьсан байгаа. Ер нь цаашдын олон дугааруудад маань Монголын сэтгэл судлалын салбарын хамгийн чадварлаг мэргэжилтнүүд оролцох болно гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд уламжилт ёсороо киноныхон үйл явдлыг товчхон ярив. The Good Will Hunting кино 1997 онд дэлгэцнээ гарсан. Гол дүрүүдэд Холливуудын нэр жүжигчид болох Matt Damon, Robin Williams, Ben Affleck, Stellan Skarsgård, Minnie Driver нар тоглосон. Энэ кино 1998 онд болсон 70 дахь удаагийн Оскарт нийт 9 номинацид нэр дэвшиж, Robin Williams шилдэг эрэгтэй туслах дүр, Ben Affleck, Matt Damon нар шилдэг кино зохиол шагналуудыг хүртсэн юм. Киноны үйл явдал Массачусетсийн их сургууль буюу MIT-гийн лекцийн танхимд математикийн профессор Gerald Lambo хичээл зааж буугаар эхэлдэг. Профессор лекцийнхаа төгсгөлд гадаа самбарт нэгэн бодлого бичиж орхих болно. Түүний хариуг бодоорой гэдэг даалгаврыг оюутнуудтай өгдөг. Тэр үед Will Hunting хэмээх нэгэн гоц ухаантай залуу сургуульд цэвэрлэгээ хийж таарах бөгөөд самбар дээр бичсэн бодлогын хариуг зөв бодож үлдээнэ. Бодлогыг зөв бодсон болохыг профессор олж харан гайхаж, үүнийг хэн бодсон болохыг өөрийн оюутнуудаас асуухад хинч бодож чадаагүй гэж хариулна. Энэхүү кино цааш үргэлжлэхдээ Will Hunting-ийн өдөр тутмын энгийн боловч төвөгтэй амьдралын тухай өгүүлдэг. Ингээд нэгэн өдөр профессор туслахынхаа хамтаар сургуулийн коридороор явах зураа нөгөө самбарын урд нэгэн залуу түүний бичсэн бодлогыг бодож байхыг олж хараад яаран очиж түүний хэн болох, энд юу хийж байгааг асуух зуур. Will би юу ч хийгээгүй, зүгээр л энүүгээр явж таарсан юм гэж хэлээд гүн алга болно. Профессор эргэн самбар руу харж зогсохдоо хариуг мөн л зөв бодож гаргасан болохыг гайхан харж үлдэнэ. Ийхүү профессор Ламбо Will-ийг эрен хайж эхэлдэг. Гэтэл тэрхүү гоц ухаантай залуу маань тогтсон ажилгүй, хэрэг төвөгт байнга орооцолддог, ял шийтгэл хүлээж байсан бүтэл муутай нэгэн болохыг олж мэднэ. Нэгэн өдөр Will найзуудын хамтаар гадуур зугаалж байхдаа зодон хийж, цагдаад баригдан, шүүхээр орж, шоронд хоригдох ял идэлхтэрэ тулаад байх үед нь профессор Ламбо түүн дээр ирж шүүгчтэй тохиролцоо хийсэн тухайга хэлдэг. Тэрхүү тохиролцоо нэгт профессортай хамт ажиллах, хоёрт 7 хоног бүр сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдах байлаа. Will эхний шаардлагыг зөвшөөрсөн хэдий ч сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдахыг эрс эсэргүүцнэ. Гэхдээ шоронд хоригдохоос дээр болохыг профессор ойлгуулснаар тэр зөвшөөрч суллагдана. Профессор түүнийг хамгийн шилдэг гэх 5 сэтгэл засалчтай уулзуулах боловч Will янз бүрийн этгээд араншин гаргаж тэдгээр сэтгэл засалчид түүнтэй ажиллахаас татгалздаг. Ингээд профессор Ламбо сүүлийн аргаа ашиглаж өөрийн оюутан ах уй цагийн хамгийн сайн найз болох сэтгэл засалж Шон Магуайртай уулзаж учир байдлаа тайлбарлан туслаач хэмээн гуйж ятгахсаар зөвшөөрүүлж чаддаг. Сэтгэл зүйч Шон Магуайр болон Will Hunting нарын анхны уулзалт зөрчил маргаан ихтэй болж өнгөрөх боловч Шон бууж өгөлгүй дахин уулзах цаг товлоно. Тэдний 2 дахь уулзалт цэцэрлэгт хүрээлэнд цөөрмийн хажууд өрнөнө. Цөөн минутын энэхүү уулзалт Will-ийн бодлыг өөрчлөх бөгөөд дараагийн уулзалтанд очих сэдлийг төрүүлснээр кино улам бүр сонирхолтой болж цааш үргэлжлэнэ. Киноны гол баатар Will Hunting-ийн игэл жирийн боловч эмх замбраагүй адармаатай амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг үргэлжлүүлэн үзээрэй хэмээн өндрөөр санал болгож байна. Үнэхээр сонирхолтой байх болно гэдгийг амлая. On the campus of one of America's leading universities. There is a problem on the main hallway chalkboard. It took my colleagues and I more than 2 years to prove it. I'm hoping that one of you might prove it by the end of the semester. The most gifted mind to ever enter its classrooms. This is correct. Who did this? Is the person who cleans its floors.
I just need the name of this guy who works in my building. Got this job through his PO, you can call him. P.O.? Parole officer. Meet Will Hunting, I've been looking over this rap sheet of yours. Assault, theft, resisting. I've spoken to the judge, and he's agreed to release you under my supervision. Really? You have to meet with a therapist every week. That's pretty good. for the first time in his life, he's about to meet his match. How many shrinks you go to before me? 5. Well, this boy's genius is unparalleled. I need someone who can get through to him. Yeah, let's do it. I'm pumped. Let's let the healing begin. I went on a date last week. Going out again? I don't know. This girl's like, beautiful. She's smart. She's fun. She's like perfect right now. I don't want to ruin that. Maybe you're perfect right now. Maybe you don't want to ruin that. Have you talked to him at all about his future? Give him time to figure out what he wants. This boy has that gift. Can you imagine if Einstein would have given that up just to get drunk with his buddies every night? Some people can never believe in themselves I can't learn anything from you unless you want to talk about you. until someone believes in them. You can do anything you want. You are bound by nothing. And you're sitting on a winning lottery ticket. I'd do anything to have what you got. And some never know how much they can have I love you. until they discover how much they can give. Academy Award winner Robin Williams, Matt Damon, Ben Affleck, Stellan Skarsgård, and Minnie Driver. Сайн байна уу? Сайн байна уу? Урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. За. Good Will Hunting гэдэг киногоор дамжуулаад би үзэгчтэй, сонсогчтой өнөөдөр сэтгэл судлал гэдэг энэ гайхалтай сайхан шинжлэх ухааныг илүү чухал ойлголтууд дээр төвлөрье, хүмүүстээ ойлгуулъя гэсэн юм зорилготой байгаа юм. Good Will Hunting киног сэтгэл судлалын шинжлэх ухаан маш чухал онол ойлголтууд дээр аягүй түгээмэл ашигладаг гэж би ойлгодог. Энэ яагаад юм бол? Киноныхоо хувьд миний хувьд гэхэд одоо би сая 3 удаа үзлээ. Тэг 3 удаа үзэхэд 3 өөр харсан. Тэг энд юуг аягүй чухалчилмаар байна гэхээр нэг юм амьд гэх юм уу бодит тэр яг сэтгэл засалчийн өвчтөн үйлчлүүлэгч эсвэл сэтгэл зүйч үйлчлүүлэгчийн хооронд өрнж байгаа тэр харилцааг үнэхээр одоо гайхамшигтай харуулсан. Яг л ийм бодитоор харуулсан учраас энэ бол одоо сэтгэл судлалын шинжлэх ухаанд төдийгүй кино урлагт бас нэлээд том байр эзлэх байхаа гэж бодож. Тэгэхээр нөгөө харилцаа ерөн сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөөнд ер нь харилцаа хамгийн чухал зүйл нь шүү дээ. Тэгээ энийг илүү яг тэр нэг юм хүнд хүрэхээр ингээд яг л тэр болж байгаа. Үнэхээр юм бодит байдлаар ингээд тусгаж харуулсан нь юм болоо гэж би бодож байна. Хэрэг би зөв ойлгож байгаа бол энэ киноны хэлэх гэж байгаа хамгийн гол мессеж нь хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл гэдэг. Энэ яг энэ ингээд асар том сэдвэлтэй. Одоо Фройдоос эхлээд энэ бол одоо бүр ингээд одоо бүр энэ сэтгэл судлалын тэр тусам сэтгэл заслын гол юм цөмөн тэ түүнээс эхэлж байгаа гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Ер нь сүүлийн үед анзаараад байхад энэ трама гэдэг үгийг хүмүүс маань маш их юм нийтлэг ашигладаг болцсон байгаа л да. Гэхдээ яг одоо өнөөдөр та мэрэгжлийн хүн хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл гэж яг юу юм бэ? Яг энэ кинон дээр үнэхээр энэ тухай харуулахыг зорж байгаа тийм. Үнэхээр одоо бага насны сэтгэл зүйн гэмтэл бага байхдаа тэр хүүхэд байхын тэр айдас, дарамт, хүчээр хийлэл за тэгээд тэр үл хайхрагдж байгаа тэр мэдрэмжийг онцлмоор байгаа тийм.
Тэгэхээр санаатай, санаандгүй янз бүрийн байдлаар бид нар хүүхэд насндаа ийм ямар нэгэн байдлаар энэ гэмтэл авдаг тухай Фройд онцлсан байдаг шүү дээ. Тэгэхээр Сигмунд Фройд бол өөрөө хүн болгон сэтгэл засалчид очих шаардлагатай, сэтгэл зүйчдэр очоо гэн. Энэ нь хүн болгон ямар нэгэн асуудалтай гэхээс илүү ямар нэгэн байдлаар хүний нөгөө нэг байглаасаа төрөөд одоо байгалийн тэр хэрэгцээг нийгэм өөрөө хангаж чадахгүй маа. Энэ нь бол өөрөө энэ нийгмээс ирж байгаа энэ харилцаан дээр хэлэрнэ. Тэр дундаа хамгийн анх харилцаж байгаа тэр гэр бүлийн орчин, гэр бүлийн харилцаанаас бид ийм гэмтэл авах боломжтой гэдгийг онцлцсан байна. Тэгээд энэ кинон дээр нүг Will Hunting чи өөрөө нөгөө нэгдүгээрт орхигдсож байгаа нь тий, хоёрдугаарт асармжийн газар өсөж байгаа. Тэгээд дээр нөгөө нэг биеийн зодуур амсж байгаа тий, тэр тухайга нэг киноны хэсэг дээр нэг оруулж ирдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ болгоно нь өөрөөр хэлбэл хүний одоо одоогийн амьдралд нь нөлөөлж байгаа, ухамсаргүйгээр нөлөөлж байгаа тэр уул мөрүүд юм уу да. Тэг гэмтэл бол сэтгэлийн шарах гэж хэлээд байгаа тийм. Тэгэхээр энэ бол өөрөө энэ хүн ингээд ямиг ингээд нөгөө амьдралынхаа туршлагаар логикоор ямиг ойлгох боловч тийм ямиг ингээд ухаж ямиг ойлгох боловч сэтгэл хөдлөлийн хувьд бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй л бол энэ бол маш хүчтэй нөлөөлөд яваад байдаг гэсэн утгатай. Одоо жишээлбэл юу гэдгийг яагаад бид нар ингэж нөгөө нэг юмсыг ойлгоод таниад тий одоо яг ингэ хийх гэдэг боловч тэр нь яагаад яг хийгддгүй вэ гэдэгтэй бас энэ маш ашгүй холбоотой. Тэгээд энэ кинон дээр бас нэг аягүй тод таардаг шүү дээ тий. Will Hunting ч өөрөө нөгөө сууд математикч тийм авьяастай өөр гоц ухаантай тэр маш их уншиж судлаад сургуулиас боловсрал авахгүй өөрөө биеэ сурах боломжтой гэсэн юм үзэл санаатай хүн байгаад байгаа шүү дээ. Тэгсэн хэдий боловч нөгөө нэг одоогийн бодит ертөнцөөс бодит нөхцөл байдлаас цухтаагаад байгаа нэг хэлбэр тэн дээр маш онцгой харагддаг шүү дээ. Энэ болгон чинь одоо энэ дотоод хүүхдтэй хувийн сэтгэл зүйн гэмтэл үе сэтгэлийн шарахтай сашгүй холбоотой. Тэгээ энэ шархаа хүн яадаг вэ гэхээр ухамсаргүйгээр нөгөө дахин одоо мэдрэх тэр дахин зөвтгөөс өөрийгөө дандаа хамгаалж идэг. Хамгаалах механизм бас энд ажиллаж идэг тийм. Тэгээ энэ бол өөрөө маш олон янз. Тэгэхээр сэтгэлийн гэмтэл гэдэг бол илүү тэр одоо маш олон юмар илэрч байгаа сэтгэл хөдлөлийн хувьд, биеийн хувьд хүчирхийл янз бүрийн зүйлсээс хүлээж авч байгаа. Тэгээд хамгийн гол нь одоо өөрөө онцгой ялгаатай хүн гэдгээ одоо хүлээж авч чадахгүй байхад нь одоо юм хязгаарлаж байгаа зан үйлүүд, үг хэллэгүүд энэ хандлагууд гэж хэлж болох гэдэг юм л да. Тэгэхээр ер нь бол энийг ингээд бодоод хахад ингээд хүн болгонд байгаа тэг хүн болгон тэр нь буруугаар муугаар одоо илэрдэг гэж бас хэлж болохгүй байгаа. Тэгэхээр нөгөө нэг хүн болгоныг нь би нэг юм травматай тий би нэг юм сэтгэлийн шарахтай би нэг юм сэтгэл зүйн хувьд өвдчихсэн хүн гэж яриад байгааг нь болохоор юу гэж тайлбарлаж болох вэ гэхээр энэ дээр болохоор мэрэгжлийн хүнтэй хамтрах тухай бол үнэхээр энэ дээрээс онцлмаар байгаа байхгүй юу. Манайхан ч өөрсдөө нэг юм онш гэх юм уу тий өөрсдөө нэг юм үзэл хандлага бий болгочод байгаа. Бас одоогийн нийгэмд бол үүсэж байгаа нэг чухал асуудлуудын нэг болчиход байгаа. Тэгэхээр энийг яг зөвөр яг ямар үед яаж энэ шарах бий болсон юм бэ? Энд чинь нэг үгэнд нэг үйлдэл бий болох зүйл байхгүй. Болж болдог зүйл байхгүй. Тэгээд энэ маань өөрөө нөгөө нэг сэтгэлийн гэмтэл шарах гэдэг юм маань яадаг ч байсан нөгөө сэтгэлд нэг тийм өвдөх мэдрэмж өвдөлт өгнө л гэсэн үг. Тэгээ хүн ер нь хаа нэг газар өвдөхөд дахиад тэр өвдөлтийг мэдрий гэж батхгүй шүү дээ тий. Тэр өвдөх гэдэг юм чинь тий. Өвдөлт гэдэг юм чинь өөрөөр хэлбэл сэтгэлийн шарах гэдэг зүйл чинь үүсээд ялангуяа хүүхэд наснд үүсээд тэг хүн тэрийг яадаг вэ гэхээр нэг өвдөлт байгаа учраас тэрийг яадаг вэ гэхээр маш олон юм давхар юм одоо жишээлбэл ингээд нэг гар ингээд шалбарлаа гэхэд би тэр шалбарж байгаа шархаа
ядагч байсан хамгийн нэгдүгээр тэрийг ингээд дарчдаг. Тэгээд тэр зүйл мэдрэх гингүүт маш олон шархлын лент наачдаг. Одоо банд-эйд юм шархны лентүүд л наагаад авах юм шүү дээ гэсэн. Тэгээд тэрийг ингээд хүн сэтгэл засч яадаг гэхээр нэг-нэгээр нь хуулж аваад тэр шарх заавал илгаарад энд маань ийм шарх байгаа юм байна гэж ойлгох үед итгэрэл буюу ангаагдах тэр боломж үүсдэг. Хүн ингээд тэрийг дараал идэг. Ухамсаргүйгээрээ түүнийг дараад авах нь шүү дээ. Ухамсаргүйгээрээ ингээд өнөөдөр нэг шархны лент байсан бол ингээд зөндөө ингээд наачих нь шүү дээ. Ингээд овоолол ингээд зузаалал ах нь шүү дээ тий. Зузаалаад наачих гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг чи нэг-нэгээр нь хуулах үйл явц ч өөрөө бас энэ процесс байхгүй үйл явц тий. Тэгэхээр сэтгэлийн шарах гэдэг юм бол ерөөсөө яг л үнтэй зүүрлж болох зүйл л гэсэн үг тий. Сэтгэл бол ингэж өвддөг. Тэр өвдөж байгаа зүйл нь болохоор хамгийн одоо ойрхон хүмүүсээс үүснэ. Гэр бүлийн орчноос тий. Магадгүй нийгмээс байж болно. Тэгээд миний түрүүний хэлж байгаа нэг юм өгөнд ч үүсч бол нэг үйлдэлээс ч үүсч бол эсвэл удаан давтагдж байгаа зүйлсээс ч тэр маань үүсэх боломжтой. Тэгээ хамгийн чухал нь юу вэ гэхээр нөгөө нэг үл хайхрах, орхих тий. Тэгээ анхаарч хайхрахгүй байх. Тэгээд доромжлох. Тэгээд одоо юу гэдгийг одоо үнэт зүйл рүү халдах гэх юм уу тийм. Тэгээд мэдээж одоо хүчирхийлэхийн зүйлсүүдээс үүсч болно тий. Тэгээ санаандгүй энэ шарахыг үүсгэж болно, санаатаа гарч үүсгэж болно. Хизээж мартагдахгүй. Хүн итгэсэн ч гэсэн мартагдахгүй тэр зүйл байх гэдэг юм л да. Ийм зүйл болцсон юм байна. Энэ зүйл надад нөлөөлөд байгаа юм байна. Энэ зүйл миний энэ амьдралын одоо энэ өөрөөр хэлбэл сэтгцэд үлдээж байгаа буюу ой тогтоолтод үлдээж байгаа ийм улмөрл юм л да. Улмөр буюу одоо юу гэдэг юм бэ? Одоо тэрийг ийм тэр тухайн холбоосыг бас гинтиж ийна л гэсэн үг л дээ. Тэгээд тэр нь өөрөө яаж байгаа юм бэ гэхээр ингээд маш хүчтэй тархинд бол яаж ийм нэхэр тархинд бол тэр зүйл нь өөрөө хэлбэл ийм хүчтэй нөлөөлөх боломжийг үүсгэж байгаа. Өвдөд байна л гэж мэдээлэл өгöd юм тийм. Өвдөд байна гэдэг мессежийг л өгöd байна гэсэн үг. Тэгээд тархинаас тэр үед юу үүсэх вэ гэхээр тархи өөрийгөө хамгаалах механизм буюу бидний хэлж найрснаар нэг хамгаалах механизм ажиллаж эхэлнэ л гэсэн үг. Тэгэхээр энийг ер нь бол яг энэ нэр томьёонуудаар нь ярихаар хүмүүс нийгэмд бол нэг тийм түгээмэл биш байх. Одоо үед л орчин үед ялангуяа өсвөр насныхан залуучууд их трама гэл тэ. Би ерөн сэтгэлийн юм шарахтай байна, гэмтэлтэй байна. Яг энэ юм байна гэж байгаа байдал бол байгаа. Тэгээ энэ нь бол нэг талаасаа сэтгэл зүйн мэдлэг боловсрол түгэн одоо дэлгэрч байгааг их байх тий. Бас нэг талаасаа хөгжиж байгааг их байх. Нөгөө талдаа болохоор хит өөрсөд төрүүгээ энэ зүйлийг харуулах нь өөрөө айгүй шийдэл бол биш. Одоо би яг тэрийг таниад яах вэ гэдэг чи өөрөө юу байхгүй юу? Асуудал. Тэгээд одоо жишээлбэл би ингээд ийм сэтгэлийн шарахтай юм байна гэж бодоод яваад ах нь хүнд урт хугацаанд нэг тийм сайн зүйл бол биш. Саяны таны ярьсан ярианаас би ийм хэдэн зүйлийг одоогийн байдлаар ойлголоо. За ямар ч байсан хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл гэдэг бол олон хэлбэрээр оршиж болох юм байна. Одоо энэ кинон дэр бол жишээлбэл нөгөө сэтгэл засалж Шон Магуайр, Уилл Хантинг гэдэг хоёр хүн чинь яг сэтгэл зүйн гэмтлээ хэрхэн яаж авсан бэ гэдгээ тэр нэг юм хоорондоо ярьж явах үеийн диалогн дээр нь гарч байгаа. Надад хоёр сонголт байсан. Нэг нь бүс, нөгөөх нь им төмөр багж одоо нөгөө сантехникийн венч гэдэг нь одоо сантехникийн хоолоонуудыг ингээд сулалдаг ийм том юунуудыг сулалдаг ийм төмөр юм багж байгаа. Ийм хоёр багж надад сонголт байдаг байсан. Сэтгэл зүйч бол бүсийг нь сонгож байсан. Уилл Хантинг бол тэр төмөр багжийг сонгож байсан. Тэгэхээр кинон дээр бол одоо ийм яг бие махбодын төвшөндөх гэмтлүүд илүү ингэж нөгөө хөндөгдөж яригдж байгаа. Тэгээд сая таны ярьснаас би ойлгохдоо энэ бол маш олон хэлбэрээр оршиж болно. Энэ бол тий одоо зүгээр нэг хэлсэн үг
зүгээр нэг хийсэн үйлдэл. Үгүй бол үл хайхрагдах байдал. Үгүй бол нөгөө дээрлэхэлт. Одоо ингээд маш олон төрлөөр энэ сэтгэл зүйн гэмтэл гэдэг зүйлийг хүн авах боломжтой юм байна гэж ойлголоо. Бие махбодын сэтгэл зүйн, сэтгэл хөдлөлийн тийм ээ. Тэгээд тань мэдхүйн хувьд ч гэсэн тийм маш олон төрлөөр хүн авах боломжтой. Тэгээд яг ганцхан инээл сэтгэлийн шарахыг үүсгэнэ гэх юм маш хэцүү. Энэ чинь хүн болгон өөр тийм. Тэгээд хүн болгон тэрийг янз бүрээр хүлээж авна. Хамгийн гол нь энэ маань ямар насанд явагдчихээн, ямар орчинд явагдчихээн тий. Тэгээд нөгөө хүүхэд маань тэрийг яг яаж хүлээж авчихээн. Тэгээ хэрэг давтагдчихээн гэдэгтэй бол бас холбоотой. Ер нь бол одоо юу гэдгийг яг энэ ямар нэгэн сэтгэлийн шарах хүн болгон дээр өөр өөрөөр нөлөөлнө. Тэгээд өөр өөрөөр нөлөөлсөн шигээ өөр өөрөөр тэр амьдралынхын туршлагад нөлөөлнө бол гэсэн утга. Кинон дээр нэг юм хоёлаа нэг хошгонж инээж байгаад нэг илэрхийлж байгаа хэсэг хүртэл тэр нөгөө нэг саяны энэ одоо магадгүй тэр бүс ч юм уу тэр нэг багжууд биеийг нь өвтгөж исэн байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг дахиж мэдрэх гэдэг нь дахиж тэр өвдөлтийг мэдрэнэ л гэсэн үг. Тэгэхээр хүн ухамсаруугаар тэндээс цухтаах гэдэг нь өөрөө бас маш олон янзаар илэрнэ тийм. Бид нар нэг нэрлснээр бол ер нь бол тэрэнд нэг юм тэр шархаа бол дахиж төсөөлөх үед хүртэл өвдөлт мэдэрнэ. Тэгээд энийг ярихасаа зүхтаадаг. Тэгээд илэрхийлэгээсээ одоо зүхтаадаг. Тэгээд тэр зүйлээ нөгөө нэг дарангуйлаад тэгээд ямар нэгэн зүйлд илүү байх, онцгой байх, эсвэл бүр ингээд сэтгэл нь дарагдах гэдэг энэ ерөөсөө л энэ хүмүүсийн насанд хүрсэн хүмүүсийн зан үйлийн цаана энэ бага насны амьдралын туршлага бол явж идэг яалтчгүй тий. Тэгэхээр энийг бид нар ингээд ойлгож таних нь айгүй чухал юм аа. Тэгээд тэр сэтгэл засалч дээр очиод нэг юм одоо бид нар хэлж ярьснаар бол үнэнтэй нүр тулж байгаа юм л та. Тэ. Үнэн гэдэг юм одоо үнэхээр зохиулаад зодуулаад нөгөө өвцөн. Тэгэхдээ эндээс сэтгэл зүйн гол үйл явц нь юу вэ гэхээр нөгөө нэг Зигмунд Фройдын онолд психоанализ юу гэж үздэг вэ гэхээр энэс ичдэг байхгүй. Ичдэг учраас илэрхийлдэггүй. Ичих мэдрэмж тэрийг дагаа заавал явж идэг. Тэгэхээр нөгөө энийг тухайн зүйл дээр өөрийгөө дандаа буруутгах гэдэг. Гарцаагүй өөрөө буруутай. Тэ надаас л болсон. Би л буруутай байсан тий. Магадгүй би байгаагүй бол эсвэл би л одоо хамгийн гол одоо буруутна тий. Одоо магадгүй тэр нөгөө нэг хэн нэгэн хүн тэрийг зодж байгаа хүн магадгүй надаас олж уурлаад надаас олж энэ үйлдэлийг хийж гинэ гэдэг юм бас бий болчтой. Тэгэхээр өөрийгөө буруутгах, өөрийгөө үнэлэхгүй байх, өөртөө итгэхгүй байх. За тэгээ энийг дагаад мэдээж нөгөө юу бий болох вэ гэхээр энэ тодорхой хэмжээний нөгөө зөв шийдвэр гарах боломжгүй л болно гэсэн үг. Таны саяны ингээд яриануудыг ингээд сонсохоор надад аяйгүй олон асуултууд ингэж ургаж гарч ирээд байна л да. За энэ дундаасаа би хамгийн түрүүнд энэ кинон дээр удаа дараа давтагдж байгаа. Сая бас таны яриан дээр хэд хэдэн удаа одоо хэлэгдэж байна. Хамгаалах механизм. Одоо нөгөө энэ кинон дээр чинь сэтгэл засалж Шон Магуайр нөгөө өөрийн найз Жеральд Ламбо гэдэг профессортай. Энэ бол маш сайн хүү. Гэхдээ энэ хамгаалах механизм нь хитрхэн өндөр байна. Ер нь угаасаа нөгөө профессор өөрөө эрэхтэл энэ өөрөө гоц ухаантай. Гэхдээ айгүй тийм дефенсив ингээд хамгаалтынхын тэр зүйл нь бүр асар өндөр байна гэдэг маань энэ залуу өөрийгөө ингээд тойруулаад бүр хинч нэвтрэх аргагүй одоо ингээд төсөөлвөл хинч нэвтрэх аргагүй ийм том цайз хэрэм босгоцсон юм шиг надад төсөөлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамгаалах хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл гэдгээс урган гардаг нэг үр дагавар нь хамгаалах механизм буюу defense system гэдэг нэг юм болж таарах гэдэг байна. Таач бас хэллээ. Сая кинон дээр ч одоо өгүүлэгдэж байна те. Энэ хамгаалах механизм гэж юу юм бэ? Defense механизм.
шууд утгаараа өөрийн дотоод сэтгэл зүйн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Нэгдүгээрт тий. Хүлээж авах, хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт болохоор тэрийгэ дарангуйлах янз бүрийн зан үйлүүдийг, арга хэлбэрүүдийг, үг хэллэгүүдийг бий авч яваа байдлыг, ойлголт, хандлагыг ерөнхийдөө энэ хамгаалах механизм гэж хэлж болох гэдэг юм л та тий. Тэгээд одоо нэг түрүүн хэлсэн өвдөлт тэр ичих мэдрэмж энтер гэдээ яриад шүү дээ тий. Санаа зовних гэд кинон дээрнийх айх, тийм кинон дээрнийх айхтар нэг Will Hunting бол өөрөө нэг юм ичих тухайл илэрхийлдэггүй. Психоанализд бол энэ цаана ийм мэдрэмж явж байгаа шүү гэж бол үзээд байдаг. Тэгээд нэг хамгаалах механизм нь бол Hunting дээр яаж илэрч ийна гэхээр нэг өөрийнхөө нөөц боломжийг мэдэнгүүтээ тэрийг илэрхийлэх тэр суут математикч байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ тэр боломжоо огт ашиглахгүй байх. Өөрийнхөө дотоод нөөц боломжийг ерөөсөө ингээ хязгаарлах, ашиглахгүй байх. Тэгэхээр эн чинь маш олон хүн дээр хэрвээ илэрдэг байх юм бол өөрийнхөө боломжуудыг ашиглахгүй байна. Бодитоор юмсыг харахгүй байна. Дээр нь юу вэ гэхээр нэг дотн харилцаанаас цугтаана. Яг үнэ. Одоо энэ кинон дээр чинь Will Hunting чинь Skyler гээд айгүй ухаалаг, үзэсгэлэнтэй, тэгээд им хөгжилтэй им сайхан бүсгүүд дурлжж байгаа юм шүү дээ. Тэгээд тэр дурлалын харилцаа нь ингээд нэг тийм эхэндээ болвол ингээд нэг юм учир битүүлэг байж ийсэн нөгөө сэтгэл зүйчтэйгээ уулзаад нөгөө эдгэрлийнх нь үйл явц эхэлж явах үед илүү дотносоод тэгхтээ тэрэн дундаа дахиад буцаад нөгөө тэр дурлалт бүсгүйгээсээ зүхтаад холтоо тэрийг гомдоогоол тий уурлаал тий нөгөө чи надад хайртай гэж хэлчих гэсэн чи би чамд хайргүй гэдэг ингээд шууд тэр хайрлахаас айх айц тий зүхтаах орхигдохоос айх хаягдхаас айх тий тэр зүйлүүд болцсон учраас нөгөө нэг өвдөлтөө дахиж мэдрэхгүй байх бүхэл юмыг нөгөө нэг бид нар юу гэж ярьдаг гэхээр нөгөө нэг амьд үлдэхийн төлөөх тэмцэл гэж ярьдаг шүү дээ. Хамгаалах механизм бол тэр чигтээ амьд үлдэх механизм. Тэгэхээр нөгөө амьд үлдэхийн тулд хийж байгаа хүчтэй тийм сэтгэл хөдлөлийн илэрлүүд энийг дагаад гараад ирж байгаа тийм тэнцэж ууруулж байгаа тийм дээр нь зүхтааж байгаа. Тэгээд нөгөө нэг Will Hunting хамгийн гол хамгаалах механизм нь юун дээр үүсэж байгаа нэхээр тэр нөгөө нэг ядагч байсан тийм MIT том сургуульд бол байгаа тийм тэр нэг бодлогоо бодчихж байгаа тийм өөрөө мэдчихэж байгаа. Тэгэнгүүт профессор нэг ажил санал болгоод нь шүү дээ. Тэрнээс бас зүхтааж байгаа тийм тэрийг бас орхиж байгаа. Тэгэхээр ерөөсөө л би үнс нөгөө би чадахгүй надад боломж байхгүй би орхигдохоос хаягдахаас айж гинэ гэдэг энэ тохио мессеж нь л байнга ажиллаж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ хамгаалах механизм маань өөрөө энэний цаана ийм мэдрэмж байгаа учраас тэрнээс зүхтаах буюу дандаа одоо эсрэг зан үйлүүдийг эсрэг юм хийж болох бүхэл юм хийнэ л гэсэн үг байна. Тэгээд одоо нэг сайн хэлж ирсэн нэг хайртай эмэгтэйгээсээ зүхтааж гин бүх боломжуудаас зүхтааж гин түлхэж гин тэгээд өөрөө нөгөө нэг бас нэг юм нь болохоор нөгөө нэг тэр нөгөө нэг залуутай нэг мэтгэлцээ хийдэг та. Тэр нь болохоор нөгөө нэг өөрийгөө хамгаалж байгаа механизм нь магадгүй Will Hunting илүү их юм уншихад нөлөөсөн. Тэгээ бас нэг талаараа бол өдөөж байгаа. Нөгөө тэрийг дарангуйлахын тулд хамгаалах механизм түүнийг илүү бие дааж тэр сургууль сураагүй тэгэхээр бие дааж маш их ном унших, ойлгож авах. Тэгээ тэр нэг залуугаас мэдлэгээр илүү гарах гэж нэг итгэлцэж байгаа хэсэг энэ төр бол өөрөө тэр чигтээ юу вэ нөхөр хамгаалах механизм байгаа даа л гэсэн үг байхгүй тийм. Тэгээ хүн ерөөсөө энэ зүйлээ яг бодит байдал дээр бодит амьдрал дээр яг энэ л яг хамгаалах механизм гэж ойлгоход бол нарийн төвхтөө. Гэхдээ одоо тэр шарах байгаа бол шарахтай холбоотой өсөж байгаа зүйлүүд нь ялангуяа кинон дээр бол гол үйл явцуудыг энэ хамгаалах механизмаар бол одоо тэр чигт нь харуулсан кино байгаа даа байхгүй тийм учраас нөгөө сэтгэл зүйн кино байх боломжтой. Сэтгэл зүйн ялангуяа Фройдын онолыг бол илүү ингээд тод тусгаж бараг нэг үйл явц болгоно. Уран сайхны аргаар үзүүлж юм. Уран сайхны аргаар бүр бодит ялангуяа үйл явц болгоно сэтгэл судлалын нэг томоохон бараг онолуудыг тайлбарлаж болохоор тийм сонирхолтой кино байгаа тийм.
За тэгэхээр одоо ийм болж таарлаа л да. За бага насны хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл гэдэг зүйл нь өөрөө хүн болгонд байж идэг тэр хамгаалах механизм гэдэг зүйлийг маш өндөр хүчтэй болгож өгдөг байх юм байна. Одоо тэр нөгөө хүчирхийлэл тэр гэмтлийнхаа одоо хорох хэмжээнээс шалтгаалаад. За Will Hunting бол айгүй өндөр одоо гэмтэлтэй, одоо хүчтэй гэмтэлтэй учраас маш өндөр хаан хэрэмтэй хамгаалах механизм нь маш өндөр учраас ухаанда сайн сайхан зүйлийг өөрлөгөө оруулахаас айдаг. Муу муухай зүйлийг өөрлөгөө оруулахаас айдагтай яг зэрэгцээд сайн сайхан зүйлийг өөрлөгөө оруулахаас айдаг. Сайн сайхан зүйл өөрт нь тохиолдох үед одоо айд сандардаг, аюулыг мэдэрдэг, түүнээс зүхтдаг. Энэ нь бол тэр одоо Skyler нөгөө хайртай бүсгүй тэр хоёрын харилцаан дээр бүр аюул тодорхой харагдаж эхэлж байгаа шүү дээ, тий. Нөгөө хүнд итгэж болохгүй. Нөгөө тэр итгэл үнэмшил суудсан. Тэгээд хүнд итгэх гэдэг нь аюултай санагдаад байгаа учраас тий. Итгэлцлийн харилцаа, дотн харилцаа тий. Энэ болгоныг бол үзүүлдэг. Бодит амьдрал дээр гэхдээ хэдийн юм боловч бид нар бас энэ кинон дээр харахад бол юу вэ гэхээр хэдийн юм зүйл байвчиг бид нар ямар нэгэн одоо үйл явдал эсвэл ямар нэгэн хүний тусламжтайгаар бид нар энийг бас энээсээ одоо энийг эдгэх ус боломж байгаа тухаас энэ кинон дээр гараад байгаа тий. Тэр нэг ийм нэг хамгаалах механизм хийж байгаа ямиг аюултай гэж мэдэрч байгаа үед болохоор юу гэхээр нөгөө итгэж болох хүмүүсийнх нь одоо нөгөө нэг харилцаа үүсгэж чадах хүмүүс бас их цөөхөн байдаг тий. Цөөн хүнтэй харилцдаг, цөөн хүнд итгэж чаддаг тий. Энэ зүйлийг болохоор найзаараа дамжуулж бас аваад байна гэж кинон дээр бол харсан. Цөөхөн байгаад байдаг шүү дээ. Тэгтээ хол нөгөө ойрхон хүмүүс нь тий. Одоо нөгөө Ben Affleck-ийн дүр Chucky гэдэг найз нь байгаа шүү дээ тий. Тэр бол Will-ийн айгүй тийм том одоо дэмжлэгийн тогтолцоо support system гэж хэлээд байгаа тийм. Одоо тэн дээр бол за мэдээж сэтгэл засалж дээрэс нь профессор тэгээд хамгийн гол нь найз нь Chucky нэг байгаа юм тийм. Итгэж болох өмнө харилцдаг тийм холбоо харилцаа тогтоож тэр хүмүүстэйгээ энгийн харилцаа үүсгэх боломжтой тэр дүр нь бол яг тэрэн дээр яваад байгаа шүү дээ тийм. Тэгээд киноны бас нэг юм нөгөө сэтгэл зүйн хувьдын сонирхолтой хэсэг нь болохоор юу гэж нэхэр тэр нөгөө нэг ийм одоо тэр хамгаалах механизм нь айгуу тийм хүн юмыг ийм хошигноод өнгөрөх тий хошигнолтой бас холбоотой байдаг шүү дээ тий. Тэгээд ер нь ингээд өнгөцгөн харахад бол сууд математикчийн тухай юм шиг атлаа нөгөө талдаа болохоор энэ хүүхэд насныхаа сэтгэлийн шарахыг эдгэж байгаа тэр үйл явцыг харилцаагаар яаж үзүүлж байгааг хэвээр маш тодорхой харуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яадаг вэ гэхээр хүн ингээд нөгөө нэг юу гэдгийг энэ дээр хамгийн чухал юм нь хүн одоо тэр сэтгэл засч хэлдэг шүү дээ тий. Нэгдүгээр чи өөрөө хүсэх хэрэгтэй, хоёрдугаар чи юм ярихгүй юм бол би юу ч чамайг би ойлгож чадахгүй шүү дээ гэж хэлдэг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл засчийн тэр нөгөө нэг харилцаа өөрөө маш чухал юм байна байх тий. Тэгээд энэ харилцаа гэдгийг би юу гэж хэлэх гээд байна гэхээр нөгөө нэг би аюулгүй юм байна гэж мэдрэх үед энэ харилцаа аюулгүй юм байна. Итгэж болох юм байна гэж бодох үед хүн өөрийнхөө сэтгэлийг уудалдаг. Ингээд сэтгэлийг уудлах үед хүн өөрийнхөө дотор юу болоод байгааг таних боломж олддог. Ингээд өөрийнхөө дотор ямар нэгэн зүйл болоод байгаа юм байна гэдгийг дахин олж харах үед хүлээн зөвшөөрөх юм үйл явц яригдах нь л дээ тий. Тэгээ энэ хүлээн зөвшөөрлийг тэрэн дээр бол үнэхээр тэг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өөрийнхөө тэр дарагдчихсэн хүнд хэцүү тий. Тэгээд ингээд киноны нэг юм чухал хэсэг нэг чи буруугүй гэдэг нэг хэлээд идэг штэ тий. Дахин ингээд давтаал чи буруугүй штэ чи буруугүй гэдэг ингээд хэрэг би зөв тоолсон бол энэ үгийг сэтгэл хэлсэн тий 9 удаа хэлдэг. Би яг тэгж бол тоолсон. It's not your fault гэдэг буюу одоо энэ чиний буруу биш ээ гэдэг үг. Чиний буруу биш ээ тий. Тэр хэсгийг үзэх тоолонд ингээл
Ингээл хоолой зангираал ингээл нулимс гараал киноны одоо оргил үе шүү дээ тий. Бүр ингээд тэр киноны хамгийн магадгүй хэдий хамгийн сууд ухаантан байсан ч гэсэн сэтгэлийн шарахтай байх юм бол бид маш их боломжуудын хажуугаар магадгүй сайн сайхан амьдралын хажуугаар магадгүй зөндөө юм зүйлийг бид нэр орхих гээд шүү дээ. Гэтэл тэн дээр ингээд тэр сэтгэлийн шарах эдгэрж байгаа эхлэх тийм үйл явц явж байгаа шүү дээ. Үйл явц энэ бол тэгээд таниад дахиж хараад тэгээд үүний дараа маш их өөрчлөгдөж байгаа тийм кинон дээр өөрөө харагдаж байгаа тийм маш том сэтгэл засалчдж өөрчлөл бий болж байгаа. Will Hunting ч өөрөө өөрчлөгдөж байгаа. Тийм өөрчлөлтийн үйл явц энийг дагаад бий болж байгаа. Тийм энэ дээр сэтгэл судлалт юу гэж үздэг вэ гэхээр нөгөө нэг шарах авсан сэтгэлийн гэмтэл авсан нас нь хэрвээ хүнд байх юм бол тэр насн дээр хүний хөгжил гацдаг гэж үздэг л тийм. Тэгээд нөгөө нэг тэрийгэ таних үед яг нь бүхэл зүйлийг амьдралыг ямсыг ертөнцийг илүү бодтоор харах боломж үүсээд хүлийн зөвшөөрөл явагдаж байгаа учраас тэгээд нөгөө талдаа нөгөө хөгжлийн хувьд өөрийнхөө нөгөө биеийн нас нь бол аль хэдийн том залуу болцсон байгаа гэдэг. Сэтгэлийн шарах хүүхэд байхад байсан учраас тэр насан дээр нөгөө хөгжил нь яваад байгаа. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл заслын үйл явц нь өөрөө бие хүний хөгжлийг хурцсагдаг. Ухаандаа ийм тохиолдлууд айгүй их байдаг штэ. Хүмүүст ч бас одоо сонсож байгаа хүмүүст, үзэж байгаа хүмүүст ч бас ойрхон байж магадгүй. Ингээд тухайн хүнийг харахад бол 30-тай, 40-тай, 50-тай, магадгүй 60-тай тий нас биенд хүрчихсэн. Ингээд зүгээр гадна талаас нь харах юм бол ухаан суужчихсан, амьдралын туршлагатай гэж хэлмээр атал яг ингээд амьдралын аар-саар, энгийн харилцааны асуудлууд төр гараад ирэхээр нэг юм сонин хүүхэд шиг хүүхэд аятай аашлаад байдаг. Одоо 50 настай хэрнээ 15-та 20-та хүүхдүүдийн гаргамаар тэр зан ааш, зан араншин, зан үүлийг гаргаад идэг хүмүүс айгүй их нийтлэг анзаарагддаг штеп. Тэр нь хэрэг би зүг ойлгосон бол одоо энэ хүний бие махбод бол өсөж хөгжинэ. Түүнтэй зэрэгцээд хүний энэ сэтгэл зүйн нас, сэтгэл зүйн хөгжил одоо сэтгэл зүгээрээ ч мөн адил одоо 50 настай хүний тэр хэмжээний ухамсартай, ухаантай, хүлээцтэй юу гэдгийг те сэтгэл зүй бас нас биенд хүрэх хэрэгтэй байгаа дах нь байна те. Бие бэлдэр бол би ч юм уу те хүний бие бол өсөд хөгжөө том болчтой. Гэтэл сэтгэл зүй нас ч юм уу эсвэл сэтгэл зүйтэй холбоотой энэ бид нар юу гэж ярих вэ гэхээр магадгүй энийг илүү хөгжөөл, төлөвшүүл настайгаа холбоотой зүйлүүдээр их тайлбарладаг. Тэгэхээр нөгөө нэг хандлага сэтгэлгээ маань тэр аль хүүхэд насндаа магадгүй тэр гацах гэж ярьдаг те. Тэгээд ийм тохиолдлууд байдаг. Тэгээд тэрийг зан үйлийн хүмүүс бол төдийлнэ одоо өнгөрсөн миний хүүхэд насны магадгүй хизээ нэгэн зэгт үсэн сэтгэл зүйн одоо гэмтэлтэй ч юм уу эсвэл ямар нэгэн асуудалтай холбож ойлгохоос илүү одоо байгаа нөхцөл байдалтайгаа холбож ойлгоод тэгээд тэр нөгөө үүсгүүрээ буюу үндсээ мэдэхгүй байгаа юм чинь тэрийг өөрчлөх боломж ховролтой тийм зүйлүүд маш их тохиолддог. Тэгээд ерөөсөө хүн ойлгох үед энэ зүйл юм бэ штэ гэж ойлгож таних үед нөгөө тэр одоо дарангуйлж исэн гэх юм уу тий хүчтэй нөлөөлж исэн тэр одоо үйл өөрөө задарна гэх юм тий задлах үйл явц явагддаг таних үед ойлгох үед тэгэхээр өөрөө хэлбэл задлж таних үе гэдэг нь тархин шинэ холбоос үүсэх үед энийг одоо илүү хөгжил гэж ярих гэдэг тий илүү хөгжих боломж үүснэ. Тэгээд тэр нүунийг миний одоо зан үйл сэтгэл хөдлөл амьдрал бүхэл үзэл санаатай холбоотой зүйл маань миний сэтгэлийн шарахтай холбоотой байсан байх юм бол тэр үед илэрх тэр зүйлтэй л холбоотой л зан үйлийг үг хэллэгийг сэтгэлгээг хандлагыг хүн гаргаад байна. Харин ойлгож таних үед одоо байгаа нөхцөл байдлуудыг илүү бодтоор харж эхлэх үед одоо байгаа тэр яг одоо тэр өөрийнхөө нас те өөрийнхөө одоо сэтгэл зүйтэй холбоотой зүйлийг илүү бодтоор илэрхийлэх боломжууд үүснэ гэсэн үг л те. Тэг яг энэ одоо хүмүүс ер нь бол өөрийнхөө хувьд юм даалт байгаа сэтгэл зүйнлээ анзаарах хэрэгтэй. Энэ магадгүй хүн болгонд байх те. Нэг юм амьдрал сайхан болоо бүх юм болж явахт л санаа алдаал нэг дотоод даалт тийм төгшүүр те нэг юм санаа зовнил байгаад идэг шүү дээ. Тэрний учрыг бас
хүмүүс бас таньа сайн болж хараасай тий. Хүлийн болоод байна. Гэхдээ надаа юу юм мэдэхгүй нэг юм зовнил байгаад байна. Одоо ухаанд юм байх нь шүү дээ. Иргэн тойронд байгаа бүх зүйлүүд хэвийн одоо сайн сайхан боломжийн нормал хэвийн үргэлжилж байна. Одоо болж байна, өрнөж байна. Гэтэл тухайн хүний дотоод сэтгэл ямар нэгэн зүйл нэг тийм тухгүй, төгшөөртэй, эсвэл яг юу хүсэж байгаагаа ойлгохгүй, яах гээд байгаагаа одоо мэдэхгүй. Тэгээ заримдаа бүр ингээд яг юу хүсэж байгаа юм бэ гэдэг ингээд нэг чарламар юм шиг тийм үе тохиолдох нь тэр тухайн хүний одоо дийлэнх тохиолдол гэд хэлжүүл зүг болов хүүхэд наснд учирсан сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой гэж магадгүй юм аа. Магадгүй яг зөв магадгүй гэж ойлгох нь тий. Тий энийг яагаад юунаас болж илүү завнаад байгаагаа таних тэр зүйлийг хийгээд ирэхээр ихэнхдээ тийшэл чиглэнэ. Ихэнхдээ. Одоо тэгэнгүүт нэг юм чухал асуулт танаас асууя. Хүн яагаад өөрийн дотоод асуудлыг хүлээн зөвшөөрөхөөс айдیں۔ Яагаад энэ зүйлээс ингээд одоо ухаанда бид бол за шүд өвдөл, толгоо өвдөл, нуруу өвдөл, ходоод өвдөл эмчтэр очоод эмчлүүлээд тий одоо эмчилгээний нөгөө гам юугаа бариад ингээд зөв хооллоод яадын тий дасгал хөдөлгөөн хийгээд эсвэл эм тан уугаад ингээд түүнийг бид нар эмчилждэг тий. Гэтэл яг сэтгэл зүй рүүгээ ороод тэнд нэг зүйл ингээд нэг биш байгаад байна. Энд нэг зүйл намайг өвтгөөд байна гэдгийг зүйлийг мэдхээс яагаад айгаад идэв? Яагаад энэ зүйлээс зайлсхийгээд идэв? Ухаанда ер нь бол одоо ходоодны эмч гэж байгаа. Үе мөчний эмч гэж байгаа, тий? Одоо толгой тарих мэдрэлийн эмч гэж байгаатай адилхан сэтгэл гэдэг зүйлийг чи эмчилдэг, сэтгэл засалчид, сэтгэл зүйчид гэдэг тэр хүмүүс байхад яагаад хүмүүс тэр хүмүүс тэр очиж тусламж авахаас зайлсхийгээд идэв? Одоо нөгөө нэг энэ кинон дээр бас гардаг штэ нөгөө нэг айгу олон хүн дээр олон сэтгэл засалч дээр очиж 5 сэтгэл зүйч дээр очиж одоо тэднийг ч юм уу хошигноод тоглоод бүр тэднээс чинь тийм ингээд айжигнаад өнгөрдөг те. Тэгэхээр энэ дээр нэг зүйл харагдаж байгаа нь айгу чухал асуулт. Хүн өөрөө хүсэх гэдэг нэг юм, өөрөө таних гэдэг нэг юм байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг ингээд би энийг юутай холбож ойлгомоор байна гэхээр энэ бол нэгдүгээрт энэ сэтгэл зүйн шинжилгээ ухааныг тухай ойлголттой холбоотой гэж би эхлээд тайлбарлаа. Сэтгэл судлалын шинжилгээ ухааны мэдлэг боловсралтай нэгдүгээр эхлээд багтай ч юм уу тааруухан ч юм уу байна гэсэн үг. Окей. Одоо жишээлбэл манай их сургууль ингээд сүүлийн жилүүд л сэтгэл зүйн эрүүл мэнд тий стресс менежмент гэдэг одоо ингээд амьдрал дээр байдаг энэ ерөнхий ойлголтуудыг бас ингээд заагаад эхэлсэн шүү дээ тий. Тэгээд чи өөрөө ч гэсэн Монгол Улсын их сургуульд бас яг энэ хичээлийг зааж байгаа хүний хувьд тий. Одоо ингээд энүүгээр ингээд дамжуулахад бид нар чи оюутнууд ийм юм байдаг юм биш л гэж таниад байгаа шүү дээ тий. Тэгэхээр яагаад хандахгүй байна гэхээр одоо энэ хичээлийг сонссон оюутан залуучуудын хувьд бол танин мэдснээрээ ийшээ харах боломж үүсэж байгаа. Өмнө нь болохоор энэ шинжилгээ ухааныг төдийлөн хэрэглэж, ашиглаж, ойлгож, таних боломж жоох хязгаарлагдмал байсан болов. Би бол энтэй холбох гээд байна. Нөгөө талдаа ойлгож таньсан хүний хувьд болохоор энэ нэг юм сэтгэлийн шарах гэж нэг юм байгаад идэг юм байна. Энтэй ч миний энэ зам бол холбогдож болох юм байна гэх үед өөрөө хүсээд өөрөө ийм шийдвэр гаргаад сэтгэл зүйч рүү очих нь өөрөө үр дүнтэй байдаг тий. Тэгээд нөгөө нэг Will Hunting чи сүүлд тэр нөгөө сэтгэл засалч дээр очиод сэтгэл засалчийн тэр нөгөө нэг сэтгэл засалчвал тэр нөгөө хаан тэр том баригдсан байгаа гэж хэлээд байгаа. Тэр сэтгэл зүй дотор нь байгаа тэр цайзыг одоо ханыг буулгаж байгаа процесс шүү дээ тий. Тэгээд тэрэн дээр болохоор юу гэхээр өөрөө энийг эвдэгээ, өөрөө хүсэгээ, өөрөө энийг хийнэ. Тэгэхээр ерөөсөө өөрөө гэдэг өгүүлбэр бас асар чухал юм дээр тий. Сэтгэл зүйн үйлчилгээ авах сэтгэл засалт өөрөө хүсээд өөрөө ойлгоё таны. Тэгээ өөрөө ямар нэгэн ойлгомжгүй тодорхойгүй зөвнөлөө мэрэгжлийн хүнээс асуух нь
сайн зам байж магадгүй. Тэг ярилцах нь. Ерөөсөө ярилцах гэдэг зүйлийг л хэлэх гээд байна л да. Тэг ярих үед юу болдог вэ? Энд дээр энэ бол ерөөсөө харилцан яриа түлхүү кино шүү дээ тий. Харилцан ярианууд ингээд диалог тий явдаг кино. Тэгэхээр ингээд харилцан яриа явж байгаа энэ юм дээр яагаад энийг сэтгэл засалчийн тухай өгүүлж байгаа кинон дээр их байгаад байна гэхээр нөгөө нэг зүйлээ маш ярьж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн ихэнхдээ сонирхож очиж ийн магадгүй би энэ зүйлийг сонсоод би энийг ингээд мэдээд ингээ хүрээд ирлээ гэж байгаа хүмүүс бол байна. Харин яагаад очихгүй байна гэдэг бол миний түрүүний нийтлэг тэр ойлголттой салшгүй холбоотой болов уу. Одоо эргээд ингээ харахад бидний аав ээж бидний аав ээж ингээ сэтгэл засалч дээр очиод сэтгэл зүйч дээр очиод магадгүй эрүүл амьдралын хэв маяг яриад стресс яриад тэнгиж байгаагүй. Тэгэхээр энэ бол их одоо хүний бие хүнийг чинь бүтээж байгаа зүйл чинь гэр бүлийн орчин удамшил газар орон шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө тийм зүйл дамгаалаг бол бас тийшээ хандах байдал бас ялгаатай. Тэгэл энэ чи соёлын ялгаа яригдах байх тий. Улс орны хөгжлийн дээр яригдах байх. За тэгээд дээр нь сэтгэл судлал манад яаж хэрхэн хөгжиж байгаатай салшгүй холбоотой байх. За нөгөө талдаа юм мэрэгжлийн ёс зүйтэй үнэхээр туршлагатай сайн сэтгэл зүйчдийн тоо цөөхөн байна гэх мэтчлэн тий. Юм олон зүйлтэй холбоотой байх. Нөгөө талдаа болохоор хэрвээ ойлгож мэдчил байгаа бол танил гэж байгаа бол хүн өөрөө хүсэх нь үнэхээр гайхалтай үр дүнд хүрэх баха. Тэгээд энэ дээр бол өөрөө нөгөө нэг юм киноны нэг хэсэг дээр нөгөө нэг өөрөө хамгийн сүлд хүрээд ирдэг штэ тий. Өмнөх 7 хоногт ирээгүй болцоонд явцсан гэсэн чинь чи яагаад давчирсангүй вэ гэд хэлдэг штэ гэсэн чинь дараагийнх нь 7 хоногт яг өөрөө хаалга төгшөөд өөрөө ороод ирж байгаа. Тэгэхээр энэ бол сэтгэл зүйд ангаагдах тий. Өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг ойлгож хүлээн зөвшөөрөх өөрөө өөрийгөө нээх тэр алхмыг өөрөө хийж гинэ. Тэр хаалгаар орж байгаа нь сэтгэлээ нээх өөрөө эдгэрэх тэр эхлэл хэсэг байхгүй. Тийм нийгэмд нэг юм анзаарч байгаа бас нэг юм байдаг байхгүй. Чи сэтгэл зүйчдэр очиж уулзаад үзээч тэгээж чи яг тийм юмтай чи яг травматай гэдэг байгаа байхгүй. Гэхдээ энэ бол өөрөө нэг хувь хүний өөрийнх нь тусгал шүү. Өөрт нь ямар нэгэн сэтгэлийн одоо тий зовних ямар нэгэн зүйл байгаад байгаа болоод хэн нэгнийг тэгж тусгаж хараад байна л гэсэн. Өөрийнхөө дотоод ертөнцөөр бусдыг одоо ухаандаа ингэж штэ. Одоо хоёр найз ингээд яриа сууж агаад нэг найзыгаа би одоо жишээлбэл таныг чи нэг сэтгэл зүйчдэр очсон дээр юм шүү. Сэтгэл зүйчтэй да гэд ингээд ярьж байгаа нь магадгүй тэр нөгөө хилээ зөвлөд байгаа хүнд өөрт нь хэрэгтэй байгаа зүйл. Тэр дотоод сэтгэл нь тийм байна гэсэн үг байхгүй. Тэрийг тусгаад байдаг байх. Дандаа тийм юм яваад байдаг те. Одоо ингээд нийгэмдэр ингээд харж байхад хүмүүс ингээд одоо янз бүрийн зан үйлүүд харуулж байна л тийм чи өөрөөх нь дотоод ертөнцийн тусгал шүү дээ. Тэрнээс биш бусад хүн тийм болчоод бусад тийм байгаа болол тэгээд байгаа юм ерөөсөө биш. Илүү энэ бол өөртөө холбоотой өөрхөн дотоод сэтгэл зүйтэй холбоотой зүйл. Тэгэхээр өөрийнхөө дотоод сэтгэлийг хүн өөрөө олъё таны мэдий гэдэг зүйл нь өөрөө их хүчтэй хөдөлт болно. Итгэлцний харилцааны үндэс болно. Очоод итгэж харилцаа маань өөрөө харилцан яриан дундаас өөрийгөө таних л үйл явц байгаа. Таньж байгаа үйл явц тий. Тэгээд нэг тэр нөгөө нэг кинон дээр бас нэг нөгөө сэтгэл засалч маань гол дүртэйгээ очоод нэг юу голын ирэг дээр нэг суудаг лу тий нэг тийм хэсэг гардаг нөгөө цөөрмийн ирэг тий нэг цөөрмийн ирэг дээр маш чухал сцен нь штэ тий. Тэрэн дээр бас ингээд нөгөө нэг энэ сэтгэл судлалын шинжилгээ ухааныг сэтгэл зовын зөвлөгөө засал яриаг одоо бид нар ингэж хаана л бол хаана өрнүүлж болно гэдэг тухай тэн дээр гарч байгаа. Тэгэхээр ялангуяа CBT буюу behavior зан үйлүүд бол яг л тэгж зөвлөгөөгөө өгдөг засланы өрөө явагддаг тийм. Тэгээ яг тэр хэсэг дээр болохоор очиод ингээд хоёлаа ярилцаад нөгөө үнэтэй эвлэрэх тий чи юм штэ гэдэг өөрийг нь хэлээд байгаа юм тий. Тэгэнгүүт яг тэр нэг ингээд нэг бодож байгаа тий ингээд тунгааж байгаа хүлээж авч байгаа. Тэгэхээр итгэж харилцах үед хүн ямар ч зүйлийг хүлээн авах чадвартай болж байгаа. Хүлээж авч байгаа хэрэг тэрэн дээр тий нэрээ ингээд байгаа штэ тий. Тэгээд хүлээн зөвшөөрөл гэдэг нь
өөрөө нөгөө нэг өөрийнх нь нөгөө Will Hunting-ийн өөрийнх нь хамгаалах механизм бол бусдаас нөгөө өөрийнхөө ухаанаар илүү байх гад зүтгээд байгаа нэг хэлбэр энэ хамгаалах механизм. Гэтэл тэр үед нөгөө нэг надаас илүү ухаантай хүн байх юм байна гэж бодох үед нөгөө ярилцах юм аяг маань өөр болж байгаа байхгүй. Тэг хүлээж авах байдал маань өөр. Тэгэхээр би ерөөсөө дандаа л ингээл би чамаас илүү би тэрнээс илүү би энэс илүү гэд ингээ яваад байвал юу ч өөрлөгөө харж өнгөж хүлээж авах боломжгүй штэ хүн болвол тий. Одоо эндээс ингэнгүүт нэг юм асуулт надад гарч ирлээ. Таны яг сайн хэлдгээр одоо Will Hunting өөрийнхөө оюун ухааны тэр цар хүрээ тэр одоо агуу гений гоц байдлыг болвол өөрийнхөө одоо давуу тал гэж хараад одоо дефенс механизм нь бол би энэ дээр илүү байгаа. Би энэ дээр илүү. Тэгэхээр ийм зүйлүүдийг харуулдаг маш олон жишээнүүд байдаг штэ тий. Одоо юу гэдгийг эд баялгаараа илүү байхаар харуулах ч юм уу тий. Одоо өөр юу ээж болох уу? Гоо сайхнараа би бол туйлын үзэсгэлэнтэй. Эсвэл бол би туйлын одоо баян, эсвэл би бол туйлын ухаантай ч гэдэг юм уу тий. Хамгийн одоо мундаг нь илүү тий одоо хамгийн тэгж айгүй их чармайх нь өөрөө бас энэ асуудлын нэг одоо хамгаалах механизмын нэг хэлбэр нь байх гэдэг юм байна тий. Яг өөрөө хэлбэл нөгөө өөрийнхөө нөгөө нэг дотоод сэтгэлийн шарахыг дарахын тулд би бусдаас илүү гэдэг мэдрэмжээр дарах гад тэгээд тэр олон нөгөө нэг ном зохиолуудыг уншаад танилцаад өөрийнхөө тэр математикийн юг бас ил гаргаад тэгээд бодоод гаргаад ирж байна гэдг нь өөрөө тэрнтэй ашгүй холбоотой. Тэрүүгээр бас тодорхой хэмжээгээр илэрч байгаа тий. Тэгээ яваад ангууд би нөгөө бусдаас бүгднгээс нь илүү байх гад яваад тахаар чинь нэгдүгээр бодит байдлыг харж чадахгүй, хоёрдугаар нөгөө нэг өөрийнхөө дотоод сэтгэл хөдлөлийг огт хүлээн зөвшөөрөхгүй тийм нэг тийм сэтгэл хөдлөлийн хувьд юу ч байхгүй харин сут математикчин л дүр яваад байгаа. Тэгэнгүүтээ нөгөө сэтгэл хөдлөлийн хувьд өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа хэсэг нь болохоор нөгөө сэтгэл засалч дээр очиод нөгөө нэг чи буруугүй гэдэг үгийг одоо 9 удаа хэлсэн гэж тийм. Тэр 9 удаа хэлэх үед одоо сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч зүрхэртлээ уйлж байгаа тэр нэг хэсэг гардаг штэ тий. Тэгээ тэр хоёр чинь ингээ тэрвэрлдээд тэр бол бас л нэг бүр юм тайллын эдгэрлийн одоо бүр хамгийн чухал мессежийг үзүүлж байгаа дүрс одоо сцен тий. Attachment-ийн хувьд буюу энэгшлийн онлоор бол нөгөө аавын дүрлөө орж байгаа юм бас тий тэрч аваад тий яг үнэ сэтгэл засалчийн хувьд би ёс зүйчийн зөрчиж гинөө гэсэн чи энэ бол байж болно гэд ингээд хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө энэ илүү ойлгох засал дээр бас явчихж байгаа юм тий. Одоо бид нар ярьдэн шүү дээ тий нөгөө нэг Рожерсын сэтгэл заслын хүн төвд сэтгэл заслын тэр яг тэр нэг гол юм харилцан яриа өрнөө тэн дээр явчихж байгаа. Тэгээд нөгөө тэрвэрлдээд уйлж байгаа хэсэг дээр зөрчиж гинүү гэдгээр үгүй гэж байгаа байхгүй. Тэгээ энэ хэсэг болохоор магадгүй миний анзаарснаар бол тэр хүн төвд сэтгэл заслын мөн чанар тэнд явж байгаа тий. Тэр хүн итгэлцлийн харилцаа үүсгэл өөрийгөө нээж л байгаа бол тэрийг зөвшөөрдөг. Зөвшөөрч байгаа. Энд бол тий зөвшөөрч байгаа. Тэгээд тэр нэг сэтгэл засалч үйлчлүүлэгч нөгөө талдаа нэг ингээд өвөө тэгсэн юм уу ингэсэн юм уу гэд хүлээн зөвшөөрөөд ярьж байгаа нэг бас нэг юм зөвлөх гээд байгаа хүний дүр байгаад байгаа. Нөгөө талдаа болохоор тэр нэг яг нэг аав нь хүүгээ тэрж байгаа юм шиг тэр зүйл үнэхээр эдгэрэл авчирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол энэ бүхэл зүйлүүдийг бас дахиж харуулж байгаамаа тий. Тэгээд бас яг таны саяны хэлж байгаа тэр сцений үед одоо бас нэг ойлгох зүйл нь уг нь бол Will Hunting-ийн туулж байгаа тэр амьдрал түүнийг тэр одоо амссан зовлон болвол огт түүний буруу биш шүү дээ. Огт түүний буруу биш. Тэр бол нэлэх жоохон хүүхэд байсан тийм. Одоо өөрийнх нь нөгөө асран хамгаалж байгаа эцэг нь одоо foster одоо Will Hunting ч өөр өмчин. Тэгээд нөгөө асрамжийн айлууд гэж байдаг шүү дээ. Foster family гэдэг. Тэрийг ингээл дамжаал явсан байж байгаа. Тэгээд тэр foster father буюу одоо тэр асран хамгаалж байгаа аав нь түүнийг ингээд одоо энэ айхтар том
одоо Биеийн юуны хүчирхийлэл багжаар үзүүлсэн, тий. зодсон байж байгаа. Энэ бол огт түүний буруу биш шүү дээ. Гэтэл яагаад хүн өөрийгөө буруутай гэж боддгийг. Тэгээд одоо тэр нөгөөс хим Шомаггойр чинь 9 удаа энэ чиний буруу биш ээ, энэ чиний буруу биш ээ, энэ чиний буруу биш ээ гэж 9 удаа хэлж байгаагийн тэр цаад утга санаа. Яагаад Уил Хантинг өөрөө тэр өөрийгөө буруутай гэж боддгийг. Хүн яагаад өөрийгөө буруутай гэж боддгийг. Хүүхэд насанд, бага насанд хорвоо дэлхий ертөнц юмс үзэгдлийг бүгдийг өөртөөгөө холбож ойлгодог, тусгадаг хүүхэд. Би цөмнө гэж боддог. Би бүх зүйлийн учир шалтгаан гэж ойлгодог. Намайг ертөнц тойрж ирж идэг. Би бол тулгуурна. Тэгээ энэ үед үүсэж байгаа зүйл нь бүхий л зүйл өөртөө холбоотой тусдаг тархинд нь. Энэ зөвхөн тэр хүүхэдтэй холбоотой. Бүх зүйл надаас хамааралтай гэж ойлгодог байна. Хүүхэд байх. Тийм учраас хүүхэд насны шарах гэж яриад байгаа юм чинь. Надтай холбоотой байхгүй. Энэ аав маань эсвэл одоо энэ намайг одоо асрамжийн газраар ингээд тойроод явж энэ намайг өсгөж байгаа хүн өөрөө ямар нэг өөр асуудалтай байгаад өөрөө энэ хүчирхийлэх үйлдэл нь өөрийнх нь дотор байгаад байгаа гэж ойлгохгүй шүү дээ. Энэ надаас л болж ийн гэж ойлгох. Нөгөө байгалийн одоо тэр байглаасаа өөрийнх нь хөгжлийн үйл явцад болдог зүйл байхгүй. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйн сэтгэл зүйн байр байдлынх нь мөн чанар л ерөөсөө энэ. Тэгэхээр би энэ бүх зүйл надтай холбоотой, надаас хамаарна. Би өөрөө төвн юм аа гэж бодож байгаа үед одоо ингээд өөрөөс нь огт хамааралгүй аав ээж хоёр тэнд муудсан ч гэсэн надаас болж байна. Энэ чинь байглаасаа цаанаасаа өгөгдөж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр тэрийг Уил Хантинг өөрөө ялгаж салгаж боломжгүй л дээ. Тэр чинь хүүхэд байгаа учраас. Тэгээ хүүхэд байгаа учраас тэгж бодох нь бол гарцаагүй. Тэгээд тийм амьдралын улмөр үлдэж байна гэсэн. Надаас болж ууралсан. Би л байхгүйсэн бол. Би л инглээ те. Би л одоо энэ хүний одоо аавыгаа уурлуулад би л одоо энэ уур хилэнгийн гол үүсгөр нь болчлоо гэж өөргөө бодож байгаа. Тэгэхээр магадгүй бүхэл хүүхдүүд тэгж бодно. Хүүхэд байхдаа тэгж бодож исэн ч хэрэг энэ киног одоо сонирхон анхааралтай үзэх юм бол тэр бага насанд тохиолдсон тэр сэтгэл зүйн гэмтэл бол одоо хүүхдийн буруу ерөөсөө огт биш. Огт биш. Бүр яг та тэрийг хэлж дээ тийм. Үүнийг нас биеинд хүрсэн хойноо хүн үнэхээр өөрөө хүсэж, зорж, таньж мэдхийг тэгээд бүр боломж нь байвал мэрэгжлийн хүний тусламжтай байх юм бол тэр өөрийнх нь буруу биш байсан юм а гэдгийг ойлгох үед эдгэрэл гэдэг зүйл явагдаж эхэлж байгаа юм байна. Яг зөв. Энэ дээр нөгөө эдгэрэл явагдаж байгаа үйл явц нь юу вэ гэхээр нөгөө нэг хүүхэд насанд байсан нөгөө нэг тэр сэтгэл хөдлөлийн хувьд тэрийг хүлээж авч чадахгүй байгаа тэр мэдрэмж хадгалагдаж байгаа. Тэрийг ямар үед яг ярьдаг вэ, гаргадаг вэ гэхээр гаргах үед л танина. Яг үнэ. Ямар үед гаргаж таньдаг вэ гэхээр итгэсэн үед л ярьдаг. Ямар нэгэн үед аюултай итгэх. Тэгэхээр энэ итгэх гэдэг юм чинь өөрөө ухамсараар бий болдог юм биш байхгүй юу? Unconscious буюу нэг ухамсаргүйд бий болдог. Итгэж болох юм байна гэдэг юм чинь маш олон тохио мессежээр үг хэлэг нөгөө сэтгэл засалчийн орчин хэллэг техник тэр бүх юмар бий болдог. Үйлдэл бүр ингээд царайны хувирал бүх юмар байгаа байхгүй. Хоолойны өнгө, биеийн хилэмж, яаж сууж байгаа, яаж ярьж байгаа, ямар орчинд ярьж байгаа гэдгээс ингээд хэрэг хүн бол бүр ингээд нөгөө мөрдөг чиг ингээд зүгээр ихэд таньж идэг ингээд ихэд мэдэрх байх тийм. Тэгээд нөгөө нэг хүн ерөөсөө яадаг вэ гэхээр нөгөө нэг үл ухамсарлах мэдээлэл аюу бас ингээд солилцож идэг тийм. Хүн чинь одоо ерөөсөө бидний шийдвэр гаргалт чинь тэр чигээрээ үл ухамсарлахугаас өөрөө гарч байгаа тийм. Тэгтэл тэрийг одоо мэдээлэл өөрөө ингээд солилцож байгаа тийм. Тэгэнгүүт одоо нөгөө нэг тэр одоо хүүхэд байхад надад ийм зүйл болцсон байна гэдгийг таних зүйл нь өөрөө
миний түрүүний хэлээд байгаагаар нөгөө нэг аюулгүй үед үснэ. Ерөөс аюулгүй үед үснэ. Тэгээ аюулгүй юм байна. Энийг чинь гаргаж болох юм байна гэх үед анда тэр яриа өөрөө гарч ирж байгаа. Тэгээд тэр яриа өөрөө гарч ирж байгаа нь юу вэ гэхээр жишээлбэл нөгөө бүсийг сонгохгүй нөгөө нэг багжийг сонгохгүй гэдэг дээр хүртэл гараад ирж байгаа зүйл байхгүй. Ингээд гаргаж ирээд ярих үед яг нөгөө нэг хүүхэд байх үед авч исэн мэдрэмж тархинд задрах буюу дахин одоо үед аюулгүй гэдэг юмтай шинэ холбоос үүсгэж байгаа. Ингээд шинэ холбоос үүсгэж байгаа зүйл нь шинэ зүйлсийн өмнө, шинэ сорилтын өмнө магадгүй тэр хэцүү зүйлийг давах тэр боломжийг нөгөө хүнд олгож өгч байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг хүүхэд байх үеийн тэр хүүхэд байх үед хүн ер нь хүүхэд бол ямар байх вэ гэхээр сулдаараа эрх мэдлгүй, бие хамгаалах чадваргүй. Ер нь жижигэн байна. Хэмж байгаа. Одоо Will Hunt том болцсон тийм. Одоо бол өөрийгөө хамгаалж чадна. Өөрийгөө одоо танилцуулж чадна тийм. Өөрийгөө илэрхийлж чадна, хамгаалж чадна. Тэгэхээр тэр үеийн нөгөө нэг Will Hunt-ийн бодсон би бүхэн би буруутай юм байна гэж бодож байгаа тэр нөгөө нэг бодол сэтгэлгээ одоо сэтгэл хөдлөлтөөгөө хамт задрах үед юу болох вэ гэхээр одоо би өөрийгөө хамгаалж чадах юм байна. Би ч одоо том болсон юм байна гэдэг юмар өөр ингэ солигдож байгаа. Тэгээд энэ солигдож байгаа мөчид нөгөө нэг аюултай гэж боддог байсан зүйл нь аюулгүй мэдрэмж өгч байгаа. Ингээд аюулгүй мэдрэмж үүсэх үед хүн одоо нөгөө нэг цухтаагаад байгаа олон зүйлсээ хийх өөрчлөлтүүд бий болох эхлэл тавигдаж байгаа. Тэгэхээр ерөөсөө бүх юмний цөм байх үедээ мэдэрсэн тэр мэдрэмж өөрөө тийм чухал. Одоо бид нар нас бид хүрчээд амьдралыг харахтаа бүх юм надаас хамаарч байгаа гэж хизээж бодохгүй шүү дээ. Тэр чинь минь бидний яг үхээр настай ил холбоотой. Тэр хүүхэд байхад бол энэ бол байх л зүйл болчихдээ. Яг л энэ. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд маань нөгөө нэг хүүхдүүдийнхээ насанд тохиолддог онцгой тэр хөгжлийн үйл явцуудыг сэтгэл зүйн шинжилгээ ухаантай холбоотойгоор илүү сайн таних нь бас чухал гэж таньж мэдэж ойлгож яг үнэ тийм хүлээн зөвшөөрч тийм эцэг эхчүүд гэж ярьсных одоо яг одоо энэ цаг мөчид одоо Монгол улс даяараа ярианы одоо бүр гол сэдвэл болж байна л да. Үе тэнгийн дээрлэхэлт гэдэг зүйл. Одоо саяхан л айхтар жишээнүүд гарч ирж байна тийм. Тэгэхээр үе тэнгийн дээрлэхэлт гэдэг нь өөрөө дээрлэхүүлж байгаа хүүхэдтэй яг энэ хүүхэд насны, бага насны сэтгэл зүйн гэмтэл гэдэг айхтар зүйлийг маш хүчтэй өгдөг нэг хэлбэр мөн үү? Гэмтэх үед дээрлэх одоо тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн гэмтэл авахад хүн яадаг вэ гэхээр нөгөө нэг бусад хүмүүс өвддөг гэдэг мэдээлэл нь өөрөө одоо юу гэдэг хүн чинь ингээд дээрлэхүүлээ зохиулаад задуулахад хүн тодорхой хэмжээгээр өвдөлт мэдрэн шүү дээ. Маш их мэдрэн шүү. Маш их мэдэрнэ. Гэтэл тэр дээрлэхэлтийг үйлдэж байгаа хүн энэ бол хэвийн зүйл мэтэр ойлгож байгаа. Тэнд өвдөлт мэдэрнэ гэдэг юмыг одоо тооцохгүй байна л гэсэн үг байна. Дахиад хэлтэй ойлгосонгүй. Одоо дээрлэхүүлж байгаа хүүхдийн мэдэрж байгаа өвдөлтийг дээрлэж байгаа хүүхэд хэвийнээр ойлгож байгаа. Хэвийн. Одоо ухаандаа барагд энэ хүн өвдөж байгаа гэж ойлгохгүй. Яагаад? Юунаас болоод? Одоо жишээл тархинд дандаа тэр өвдөлтийн мессеж очиод ахаар чи магадгүй амигдала. Тийм. Тэгээ ингээ очиод ахаар чи энэ хэвийн энэ бол нормал, энэ бол байх юм гэд хүлээгээд авчиж байгаа. Тэгээ тэр зүйл чинь дахиад өөр одоо энэ жишээлбэл одоо тэр зүйл магадгүй хайрлах энерги сэтгэлгээ байж шүү дээ бид нар яриад шүү дээ нийгэм ийм байгаасаа гэж бид нар хүсээд байна. Гэтэл орхигдож байна те хаягдж байна. Тодорхой хэмжээгээр үл хайхралт амсч байна. Өөрөө биеийн болон сэтгэлийн шарх авж байна. Тэгэхээр энэ зүйлсүүд маань танил зүйл болчихж байгаа байхгүй. Надад. Тэгээд би очиод хин нэг дээрлэхэж өвдгөх үед тэрийг хэвээл гэж хавлаж аваад байгаа. Тэрийг одоо ухаандаа хүчирхийлж байгаа хүн
тэр одоо дээрлэхэлтийг хийж байгаа хүн өөрөө тэр дээрлэхэлтийн бас нэг хохирогч гэсэн үг. Ихэнх тохиолдолд. Тэгэхээр тэр одоо дээрлэхүүлж байгаа хүүхдийн өвдөлт нь дээрлэж байгаа хүний тархинд хэвийн зүйл. Тэ өвдөлт биш мэдрэгддэг болцсон учраас тэр хүүхдийг дээрлэхэж өвдөхж явахдаа нөгөө сэтгэл нь нэмтрэх одоо зовх шаналлах тэ эмпати байх энэ төр гэдэг зүйл байхгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр чи эн чинь ерөөсөө ингээд нөгөө ухаанда бараг л шууд хэлэх юм бол үе дамжсан үйл явдал болоод яг зөв хувирж ийн гэсэн үг шүү дээ тий. Дээрлэхэгч өөрөө дээрлэхүүлдэг байсан. Дээрлэхэгчийн дахиад дээрлэхүүлдэг байсан. Эн чинь бүр юм гинжин холбоо явж штэ тий. Тэгэхээр энэ гинжин холбоог бид нэр одоо байхгүй болгохын тулд нийгмээрээ өсвөр насныхын руугаа харах, нийгмээрээ өсвөр насны хүүхдүүдэд эцэг эхчүүдэд сэтгэл зүйн боловсролын тухай хуваалцах, ярилцах энэ орчин боломжуудыг өгөх нь одоо зүйтэй юм аа. Бүр амин чухал зүйл болсон байна шүү дээ тий. Амин чухал зүйл биш юм аа. Тэгэхээр ийм магадгүй би хүүхдээ би зодож байгаагүй шүү дээ гэдэлтэй нөгөө дээрлэхүүлж байгаа хин нэгний аав ээж байлаа гэж бодоход би юусоо тгээгүй. Гэхдээ хүүхдээ хизээж ойлгоогүй, сонсоогүй, хайхрал тий. Хайхраагүй төлөө тэр хүүхэд өөрөө өвдөлт мэдэрсэн байхгүй. Одоо хайхрах гингүүд хүмүүс нэг юм нийтлэгээрээ нэг юм ойлголтыг би энэ хүүхдэд хувцсыг аваад өгсөн. Би энэ хүүхдэд хэрэгтэй бүх мөнгөний өгсөн. Тэр гар утсыг нь тэр юу гэдгийг тэр гээд ингээд дандаа юм эд материалтай холбоотой зүйлүүдийг би энэ хүүхдэд бүх зүйлийг нь өгсөн штэ. Бүх юугаарч дутаагаагүй штэ гэдэг үг тайлбар маш түгээмэл гардаг. Гэтэл хэрв одоо би зөв ойлгож байгаа бол таны хэлдгээр энэ бол огт хангалттай биш. Тэр хүүхдийг сонсох ёстой, ойлгох ёстой, тий? Хүлээн зөвшөөрөх ёстой, хүлээн авах ёстой, тий? Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх. Тэр сэтгэл зүйтэй л холбоотой дотор байгаа зүйлтэй л ойрхон байж түүнийг нь аюулгүй хамгаалагдсан одоо дүүрэн тий хайрлагдсан гэдэг мэдрэмж нь тэр авж өгсөн олон сая төгрөгийн үнэтэй түүнээс үнцэнцээ зүйл юм аа л гэж хэлэх нь байна. Яг зөв. Тэгэхээр хүүхдэд хоёр төрлийн чухал хэрэгцээ байна. Нэг нь болохоор юу вэ гэхээр хорвоо дэлхийн ертөнцийг танимаар байна. Нөгөөх нь би өөрөө танигдмаар байгаа хэрэгцээ. Сүр хэрэгцээ. Нөгөөх нь болохоор би хайрлах хэрэгцээ, би өөрөө бусдыг хайрлах, би хайрлагдах хэрэгцээ. Энэ өөрөө сүр хэрэгцээ. Энийг дагаад бид хүлээн зөвшөөрөх, сонсогдох, ойлгогдох. Яагаад гэвэл хүүхэд бүр өөр одоо хөгжлийн онцлог ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол энэ зүйл аягүй чухал. Тэгээд дээрлэхэлттэй холбоотой зүйлсүүд дээр магадгүй зөвхөн бид нар үл хайхрах гээд сүүлийн 10 жил, сүүлийн 20 жил л энэ ярьж штэ тий. Гэхдээ яах учраас заримдаа эцэгчүүд маань олохгүй байгаа юм шиг санагдаж байгаа. Тэг яг яах вэ тий? Гэхдээ уг нь бол яг ингээд бодох юм бол зүгээр л сайхан хажууд нь суугаад өнөөдөр өдөр чи яаж өнгөрөв тий? Сонин сайхан юу болов? Юу мэдэрч ийн, яаж ийн, сонин сайхнаа хуваалцаач гэх мэтлэн энгийн 5, 10, 20 минутын дотн яриа уг нь бол үнийг өөрчлөх бүрэн боломжтой байх гэдэг тий. Бүрэн боломж. Тэрнээс биш би чамд өнөөдөр тэдэн төгрөг өгсөн байж хаа чи яхаараа өнөөдөр ууртай уцаартай тийм байж идэв гэдэг бол бүрэн өөр асуудал байх нь шүү дээ тий. Одоо тэгээд кино руу эргээд ороход Will Hunting-ийн тэр хүмүүсцэн хувцсан тэнийх тийм ач холбогдолтой биш тий. Хэрвээ өөрийнхөө нөөц боломжийг ашиглаад цаашаа явъя гэвэл тэр чухал гэвэл тэрлүүл харна штэ. Гэтэл тэр тийм чухал зүйл биш байгаа байхгүй тий. Тэр материалог юм чинь тийм чухал биш. Ерөөсөө тэр нэг тийм шаардлагатай бараг зүйл биш болж хувирч байгаа үстэй тий. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө хүний сэтгэл гэдэг юм, сэтгэлийн шарах гэдэг юм, энэрэг хайрлах сэтгэл гэдэг юм ямар чухал юм бэ гэдгийг л ойлгуулах гэдэг ийм драм тий ийм ойлголттой. Энэ ингээд эцэгчүүд мөн бүр дахин хараасай тий. Энэ бол
хөгжлийн одоо саад гацаа. Тэгээ хөгжүүлэхгүй байх юм хязгаарлах тэр юм болчихж шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ киноноос жишээ аваад эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ хамт учир зүй тогтлын гоё ярьж үзээсэй тийм. Тэгэх юм бол магадгүй бид нар хүүхдүүдийнхээ дотор энэ зүйлийг өгөөд энэ би болж байгаа юм байна. Тэгээ хүүхэд нөхцөл наснда даган дуурайх үлийг бол маш хийн. Ер нь бол хүүхдийн суралцах арга ерөөсөө л үлгэрлэн дуурайх л байдаг шүү дээ тий. Ерөөсөө эцэг их хайртай дотны асран хамгаалагч нь ямар үг үйлдэл хийж ийн түүнийг яг л нөгөө copy paste гэдэг л ерөөсөө цаанаасаа мөн чанар нь тийм тий. Одоо хэрвээ анзаарвал одоо хүний би хүний одоо энэ бүтц чинь юунаас үүсэж байгаа хэрэг мэдээ ген өөр их чухал байдаг. Гений мэдээлэл тий. Тэгээ ойднуудтай бол бүх юмны 50% ген. Үлдсэн нь бол тий орчноос тий өөрөөс нь хамаарч байгаа тийм яаж. Тэгэхээр энэ ген гэдэг зүйл дахиад бид нар энэ орчин гэдэг зүйлийг тэгээд өнөөдрийн бидний нийгмийн амьдралыг бас ингээд чуулчлах ёстой. Бид нар ямар газар өсөж ийн торинж ийн ямар нийгэмд бид амьдарч байна гэдэг маань бол бас энэтэй уялдаатай тий. Тэгэхээр энийг бол бид нар бас олон талаас нь хараа. Тэгээд нөгөө нэг санаа зовних гэхээсээ илүү санаа тавих. Тий одоо санаа зовно. Энэ маань яач вэ? Тэр маань яач вэ? Биш тий ингээд санаа зовоол гэсэн чи миний санааг зовоолоо биш тий. Биш тий ерөөсөө ингээд санаа тавих гэсэн зүйл аюул чухал байхгүй. Нэг би энэ дээр нэг ганцхан жишээ авчи 16-наас хүрч байгаа хүү ээжтэйгээ ирээд тэгээд хүү болохоор яасан бэ гэдгсэн чинь нөгөө нэг юм юу бодог үнэрлцсэн юм байна л та. Тэгээд ээж нь санаа зовноод тэгээд юусе би одоо нойргүй болцсон. Ээж нойргүй ингээд дахиад үнэрлжгүй, дахиад ингэжгүй, дахиад тэгчгүй, дахиад ингэжгүй ингээд би маш их ингээд санаа зовноод байна. Тэгээд хүүгээс ингээд асуухгүй юу гэсэн чинь ингээд би ингээд манай үеийнхээ ингээд хэрэглээ би зүгээр сонирхсан юм аа нэг л удаа энэ зүйлийг хийсэн одоо би дахиж хийгээгүй тэгээд ээжийнхээ санаа зовж байгааг сонсгон чамд ямар санагдаж байна гэж асуусан байхгүй. Тэгээд санаа зовж байгааг хэлэхгүй юу гэсэн чинь ээж минь надад итгэхгүй байгаа юм байна гэдэг үг хэлсэн байхгүй. Итгэхгүй байгаа юм байна. Тэгээд хүү нилээ ярихгүй юу. За хүү нилээ ярьсны дараа ээжээс нь та сая хүүгийнхээ яриаг сонсхон танд ямар санагдаж байна гэсэн чинь би яагаад итгэж чадахгүй байгаа юм болоо. Би чи итгэжүүл болох юм биш үү? Итгэлцлийн харилцаа энд үүсч болох юм биш үү? Би энэ хүүгээ юусоо ингэ сонсоогүй юм байна. Юусоо ярилцаагүй юм байна. Тэгээд одоо та яамаар байна гэсэн чинь одоо би нэг сайхан сэтгэл тайван ингээд хүүгээ сонссон юм чинь тайван ингээд зовнихгүй байж болохгүй байна гэж. Тэг яагаад өдөр бүр баг ингээ 24 цаг байгаа ээж хүү ярьж болохгүй байгаа. Ярилцаж чадахгүй байгаа тий. Тэгсэн хэрнээ сэтгэл зүйч дээр ирэхээрээ тэр зүйл яагаад гараад байгаа юм бэ гэхээр эн чинь өөрөө одоо техник юм аа, арга аргачлал юм аа, онол арга зүй юм аа. Ингээд хүн ерөөсөө өөрөө одоо юу гэдгийг одоо бодит амьдрал дээр энэ зүйлийг бас хийхэд их зарим талаараа хүндрэлтэй юм байна тийм одоо болчин л гэж хараад байдаг юм а тий болчин тэгэл юм сүргэлжлээлээд. Гэхдээ энийг бас нэг анзаармаар юм байна тий ярилцах гэдэг зүйл рүү анхаарлаа хандуулад тэг хэрвээ ярьж хад хүндрэлтэй байвал энэ нэг мэргэжлийн шинжилх ухаан сэтгэл судлалд байна гэж бас хэлмээр байгаа байхгүй. Аюу тод жишээ тий тэр чинь ингээд би бол нэг 45 минут л уулзж байгаа. Гэтэл тэр ээж хүү хоёр чинь үргэлж хамт амьдарч байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр энэ бол өөрөө одоо энэ бидний яриад байгаа өнөөдрийн яриад байгаа сэтгэл судлалын шинжилх ухааны илүү онцгой талыг харуулах болов гэж би бодоод байна л та. 45 минут л өрнөж байгаа яриа шүү дээ тэр бол тий. Таны сая ярьсан кейстэй холбоотой ч байх уу? Ер нь таны саяны ярьсан кейс одоо таны энэ олон жилийн сэтгэл зүйчийн ажлын туршлагаас тэгээд одоо өнөөдөр ярьсан киноны үйл явдлаас нэг асуултыг би танаас шууд шулуухан асууя гэж бодож байна л да. Энэ сэтгэл зүйн шарах гэдэг зүйл. За одоо заавал яг хүүхэд наснд нь гэж хэлэхэ болий. Ямар ч төрлийн сэтгэл зүйн шарах
Трама гэдэг зүйл эдгэрдэг үү? Эдгэрнэ. Яалтчгүй эдгэрнэ. Мэдээж эдгэхгүй өвчин гэж бол байгаа. Сэтгцийн өвчлүүд бол байгаа. Эдгэхгүй те. Сэтгэлийн шарах бол эдгэнэ. Одоо трама буюу сэтгэл зүйн шархуулууд эдгэнэ. Дахин харах үед, ярих үед, саяных шиг итгэлцлийн харилцаа үүсэх үед, ойлгогдох үед, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх үед эдгэнэ. За, энэ бол маш нарийн техникээр бас хийгдэнэ. Маш сайхан, маш өөдрөг, маш сайхан зүйл хийсэн, маш их баярлалаа. Ягаад тэгэхээр эн чинь ингээд нэг юм одоо нийгэмд баг юм нөгөө юм бүр нэг юм юу гэж хэлдэг вүлээ, нэг юм үлгэрийн юм айдсын те сэтгэл зүйн шарах гэж юм байдаг. Тэрнтэйгээ насан турштай амьдардаг. Энэ бол ингээл хүний насан туршид нь зовоодог, мовоодог тийм зүйл бол байхгүй. Сэтгэл судлалын шинжлэх ухаан энэ одоо олон жилийнхэн одоо хичээл зүтгэлээр за тэгээд сайн сэтгэл зүйчэд хамгийн гол нь бас энийг би бас зориуд зохиж хэлмээр байгаа байхгүй юу? Сайн сэтгэл зүйчэд ур чадвартай, туршлагатай сайн сэтгэл зүйчдэр очоод мэрэгжлийн хүнээс тусламж аваад хажуу ойр байгаа хүмүүс нь support систем нь бас дажгүй хангалттай байхад энэ бол дэмжлэг авч чадхад бүрэн эдгэрэх боломжтой. Бүрэн. Мэдээж бүрэн эдгэрэх яг нэг шарах юм чинь нэг жоохон сөрөг үлдгэл байна тий. Яг бүр ингээд сөрөг үлдэнэ гэж бүр ярьдаг. Сөрөг байхгүй тий. Би энэ дээр тэгэл ингээл идэлээ шархлаал ингээл дахин ийм зузаан пластер наагаад байх шаардлагагүйгээр тэрийг бол жоохон ийм хөнгөн сөрөг үлдээгээд эдгэх бол боломжтой. Тий. Нэг хүү лам дээр очиод зүүдэнд нь мангас ирээд байгаа юм байна л да. За. Тэгээд мангас ирээд байгаа ярих уу болох уу гэж хаад би ингээд зүүдэндээ мангас зүүдлээд байна гэд хэлдэг баг. За чи мангас зүүдлээд байгаа мó гэд сэтгэл заслын лиг үйл явцыг ярих гэдэг. Тэгээд нөгөө хүү гэрлүүгээ яваад очиод унтсан чи нөгөө мангас нь бүр том болоод нөгөөх бүр амар зүүдлж байгаа байхгүй. Энэ нөгөө нэг тэрийг сэтрээдэн шүү гэж үйл явц. Заавал сэтэрдэг байхгүй. Тэрнээс л цутагаад бид нар алга болчиход байна. За. Тэгэхээр эхлээд бол юмаа би ярэ тий надад нэг ийм асуудал байгаад байна. Би нэг мангас зүүдлээд байна гэдгээр жишээ авч байгаа. Би нэг мангас зүүдлээд байна. Тэгэнгүүт за гэд нэр чи ойлгож байгаа л үйл явцахгүй ойлгож дэмжиж байгаа, ярьж байгаа. Тэгээд буцаж дараа нь эрэхтэй би ингээд танд мангас ярьснаас бол миний мангас бүр том болоод би бүр унтаж чадсангүй бүр бистэй зовлоод ингээд шаналлаа, дарчлаа. Тэгээ ер нь яг энэ үед бол хүмүүс сэтгэл заслынхаа үйлчлэгийг зогсоох хандлага бас түгээмэл байгаад байдаг. Нөгөө өвдөлтөө дахиж мэдэрч байгаа учраас тэгээд за чи тэгвэл одоо дахиад яг зүйтлэх нь яах нь чи ингээ өөрийгөө дахиад анзаараад хараа гэж нөгөө хүүтэй ярьчаад нөгөө лам маань нөгөө мангас зүйтлээд байгаа хүүтэй ярьчаад яв. Гэсэн чинь бүр тэрнээсээ том болчихдог. Бүр олон болгоо. Тэгээд бүр ингээд намайг миний зүуд намайг айлгаад ингээд. Тэгээд нөгөөдөг чи нөгөө нэг яг тэр юу болоод байгааг илүү дэлгэрэнгүй ярьж байгаа. Тэгээ яриад ингээд 3 дахь үйл явц дуусчих. Тэгээд 4 дахьтаа ирсэн чинь би нөгөө нэг мангастайгаа ярьж үзлээ. За. Нүүр тулж үзлээ. Тэгээд зүвдэндээ ярьж үзлээ. Тэгээд би одоо бит хоёр ингээ ярилцаж болох юм байна. Ярьж үзлээ л гэж байгаа. Тэр нь болохоор юу гэхээр хүлээн зөвшөөрөлтийг ярих гэдэг юм шиг. За ингээ яваад өгч байгаа. Тэгээд 4 дахь юу дуусаад тэгээд 5 дахь дээр ирээд бит хоёр найзалж үзлээ гэж байгаа. Энийг болохоор нөгөө нэг ойлгож байгаагаар илэрхийлэх гэдэг байгаа байхгүй. Ойлгож хүлээн авч байгаагаар сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч байгаа. Тийм тэгсэн үү? Тэгээ яг юу болсон гэсэн чинь ингээ айгу тайвшраа тайван одоо тэр миний нэг айгаад байх зүйл биш юм байна. Тэр чинь айгаад байхаар биш болсон. Тэр бүр жижиг болсон. За ингээд 6 дахь хэсэг рүү орж байгаа юм л да. Ер нь нэг юм үйл явц бол нэг 6 уулзалтаар түгээмэл одоо ярьж байгаа шүү дээ, тий. Зөвлөгөөний уулзалт. Тэгээ 6 дахь уулзалтан дээр ирсэн чи одоо нөгөөдөг чинь зөвлөлттэй болцсон, алга болцсон. Энэ нэг заслын үйл явц байхгүй юу? Ер нь бол тухайн зүйлтэй хамт оршиж амьдарч эвцэлдэн амьдарч хүлээн зөвшөөрч амьдарч цааштай ингэж явж сурдаг байх нь тий. Тэгээд хамгийн ихний тэр би энэ хүнд мангас зүтлээд байгаа ярих уу болох уу гэдэг хаалга нэгтгэх нь өөрөө тэргүй асуудал. Асуудлын 50%. Тэгээд
одоо ингээ хараад байхад нөгөө сайн хэлж штэ тий. Сайн туршлагатай сэтгэл зүйч гэж яриад байна. Тэрийг юу гэж хэлэх вэ гэхээр ер нь бол шууд зөвлөгөө өгдөг юм шүү. Энийг бас анхаарасай тий. Мэдээсэй тий. Зөвлөх ажил биш юм аа. Энд чинь ойлгож, дэмжиж сонсхийн тухай юм аа. Эмпати тий. Тухайн асуудал хамтдаа ингэж зэрэгцэн хамтдаа явж ингээд нөгөө хаалга болгоныг одоо миний сэтгэл зүйч болоо одоо надад тэгж хэлдэг тий хаалга болгоныг онгоолоод хаагаад дараагийнхын онгоолоод хаагаад тий хамтдаа ингэж явж байгаа үйл явц тий тэгээс чи тийг ингэн тэгэхэр тэгсэн чинь тэгээд тийм юм ерөөсөө хариулт бол тэр хүн өгөхгүй байхгүй энэс бол болгоомжлох хэрэгтэй. А нөгөө тал руу нөгөө сэтгэл болгоомжлох гэдэг маань хэрв тэгээд эхлүүл тэр хүн хэрэгтэй л тэр сэтгэл зүйчийг бас гэж анзаарах хэрэгтэй яг зөв. Тэгээд нөгөө талдаа болохоор нөгөө нэг сэтгэл засалч маань өөрөө сэтгэл засалч тэр очдог гэсэн үг. Бас их сэтгэл зүйчгүй сэтгэл зүйч гэж байхсгүй шүү дээ тий. Яг энэ сэтгэл засалч байна. Сэтгэл зүйч маань өөрөө яг сэтгэл засалч дээр очдог уу сэтгэл зүйчд ханддаг хэсэг нь бол энийг бас нэг талаараа тодорхойлох байх. Нөгөө талаараа бид нар нэг юм амьдралын туршлагатай хүн сэтгэл зүйч хийнэ гэж ойлгоод байгаа юм биш ээ тий. Амьдралын туршлага гэдэг юмнаас өөр мэдээж амьдралын туршлага бол одоо маш олон зөвлөгөө өгч маш олон кейстэй ажиллаад ямар нэг арга зүй бүрэн эзэмших мэргэжлийн туршлага ярьж байгаа. Мэргэжлийн туршлага онцлог чухал болохоос амьдралын туршлага насны хувьд гэдэг юм бол бас харьцангуй өөр ойлголт тий. Тэгээ дээр нөгөө нэг сайн миний яриад байгаа тий. Энэ нэг одоо тэр нөгөө нэг тэр канон дээр хүртэл гардаг шүү дээ тий. Чи одоо яв гэд тэр чинь өөртөө нүүр тулгуулах гал эсэргүүцлийг нь өөрлөө эсэргүүцэл шидэд чи өөрийгөө харл гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөө заслуул толинд өөрийгөө харах шүү. Тэг чи яг ингэж байна чи эний дотор ийм л юм болоод байгаа юм биш те гэдгийг буцаал эсэргүүцэл нөгөө Вилхан Тэнгэр рүү шийдсэн чи үгүй би явахгүй гарахгүй та яагаад намайг цаг дуусаагүй байхад яалаа гэл те цаг дуусаагүй байна гэхээр нөгөө нэг чи л өөрөө асуудлаа шийдэн штэ гэдэг өгүүлбэрийн дотор явж байгаа шүү те тэгэхээр энэ бас энтэй холбоотой те тэг нэг юм ятгалгаар ирээд тэг хин хинийхээ ятгалгаар ирээд асуудал шийдэхгээ тэгээд намайг одоо тэр явуулсан энэ явуулсан ингэсэн тэгсэн гэдэг энэ их үр нөлөө багтаал байдаг л да. Тэгээ яг өөрөө ойлгоод ирэхээр бас мэдээж бас юм сарай өөр болдог. Тэгээ дээр нь болохоор бас нөгөө нэг энэ хүнээ би яаж олох юм бэ гэдэг байхгүй. За энэ бол өстой өөрийнх нь асуудал. Тэр олох хувь тавилтанд үлдээ. Тийм тэр бол өстой өөрийнх нь асуудал байхгүй. Тэгээд миний хувьд ч гэсэн би ингээ айгүй олон хүнд сэтгэл зүйчд хандасаа хандах мэрэгжлийн одоо талаасаа л да ингээд харж исэн гэтэл тэр мэрэгжлийн гэлтгүй миний дотоод өөр асуудал байгаа байхгүй юу. Тэгээд тэр асуудлаа таниад ойлгоод ирэхин цагт ер нь бусдыг хүлээн зөвшөөрөх юм чадвар одоо суудаг юм байна тий. Бусдыг ингээд ойлгож одоо харилцах те энд юусоо туйлын юм хүндлэл халуун дулаан харилцаа ажил хэргийн харилцаа тэлцлийн харилцаа тэгээд аюулгүй байдал энэ юусоо аюулгүй мэдрэмжийг төрүүлэхин харилцаа тэгээд энэ үед л хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг нээн тэгээд тэр дотоод сэтгэлийн хаалгыг л ингээл нэг маш олон янзаар онгоолгоод ингээд нэгээд явах л үйл явц шүү дээ те тэгээд энэ кинон дээр угаасаа Шон Магуайр Уил Хантинг хоёрын анхны уулзалтаа сүүлийн уулзалт хүртэл тэр уулзалтууд болгон дээшээ доошоо юм айгүй динамик тий. Ухаандаа нөгөө сэтгэл зүйчдэр очиж байгаа сэтгэл заслчдэр очиж гинэ гэдэг маань амар хэлбэр байхгүй. Энэ бол өвдөжсэн өвдөлтий чинь илүү хүчтэй өвдгөж жагаад илүү их өвдгөж магадгүй та түрүүн ярианаар хэллээ тий. Гэхдээ эдгэрэл гэж бол үүнд одоо байна. Тэг эдгэрч байна тий. Халин явагдчих юм боломжтой. Процесс жоохон төвчээртэй, тууштай. Тэгээд илүү нөгөө юм нээлттэй, open minded байгаал тэгэл одоо тууштай байх асуудал байх гэдэг тий. Тэр нөгөө Will Hunting нөгөө тэрвэрэд уйлж байгаа хэсэг үү шүү дээ. Киноны хамгийн чухал хэсэг. Энэ нэг суу тухайны тухай кино биш. Энэ хүүхэд насныхаа тэр яг үн шархаас итгэж байгаа эхлийн хэсгийг харуулж байгаа. Тэгээд тэр бол эдгэрлийн эхлэл шүү гэж. Ингээд таниад явсан юм да дандаа одоо
нөгөө шинэ холбоосууд үүсгээд шинэ өөрчлөлтүүд бий болоо, шинэ зүйлд нээлттэй болоод тэгээд өөрийнх нь амьдрал ингээд цаашаа өрнөн тий. Тэгээд нөгөө нэг профессорт нөгөө нэг тий шинэ ажлын тухай асуух юм бол та мэдэхгүйгээрээ тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг магадгүй өөрийгөө илүү таниад өөртөөгөө холбоотой илүү зөв шийдвэр гаргах тэр боломж үүсэж байгаа байхгүй. Тэгээд магадгүй тэр төгсгөлийн хэсгийг бол үзэгчдэд үлдээж байгаа юм гэхээ үлдээж байгаа шайлар руу явсан байгаасаа гэж хүн болгон хүсэх байх л та. Тэгэхээр бид нар ингээд ер нь бол зөвлөгөө заслын маань эцсийн үр дүн бол амьдралыг бодтоор харах. Өөрийнхөө дотоод ертөнцийг хүлээн авах, хүлээн зөвшөөрөх би буруугүй юм байна гэдгийг л ойлгох шүү дээ. Тэгэхээр энэ кино маань энийг одоо ингээд маш тодорхой харуулж өгсөн. Тэгээ бидний одоо хэлмээр байгаа мянган санааг тэр киноноос олж авна. Тэр яг тэр одоо 2 цаг гаруй үргэлжлэж байгаа кино тийм. Тэндээс ингээд сэтгэл судлалын маш нарийн гоё онолуудыг уран сайхны аргаар маш сонирхолтойгоор сэтгэл хөдлөм харуулж байгаа юм кино тийм. Тэгээд энэ дээр чи ямар ч гоц ухаантай, мэрэгэн ухаантай, туйлын ухаантай байлаа гэдг нь чи гоц супер сайхан сэтгэл зүйн эрүүл мэндтэй гэсэн үг бол биш шүү. Яг үнэ. Тэ энэ хоёр бол тусдаа хоёр ойлголт юм шүү гэдгийг харуулахыг зориод гайхалтай гоё харуулж өгч байгаа. За тэгээ би подкастынхаа төгсгөлд танаас нэг ийм асуулт асуухыг хүсэж байгаа. За яг одоо энэ киног за үзсэн хүмүүс за хүмүүсийг үзээсэй гэж би аюу хүндрээр санал болгоод маш сонирхолтой явах болно гэд подкастынхаа ихэнд хэлсэн байж байгаа. Яг одоо энэ Will Hunting-тай адил ийм хүүхэд насны сэтгэл зүйн хүчтэй гэмтэл авчихсан байгаа. Одоо яг сонсоод үзээ сууж байгаа хүмүүст та юу гэж хэлэх вэ? Товчхон юм гоё юм одоо товчоор тийм хүмүүсийн өмнө маш их боломжууд байгаа. Гэхдээ та бүгдийг алдчихж болох юм аа. Магадгүй амьдралаас авах хорон мөч бүхэнд авч болох аз жаргал сайн сайхан зүйл маань бидний хувьд алдагдсан боломжууд болж байгаа шүү. Тэр бүгдийг алдчихж болох юм аа. Тэгэхээр энийг эргцүүлээд эргээд өөрийгөө анзаараад тэгээд юу хийж болохоо өөрөө бодоосой. Юу хийж болох вэ? Ерөөсөө заавал сэтгэл засалж, заавал сэтгэл зүйч гэж би ерөөсөө хэлэхгүй. Харин танд ямар боломжууд байна гэдгийг эргцүүлээсэй. Магадгүй юу гэдэг нь одоо бид нар танин мэдэх хүрээгээ тэлж өгснөөр танин юмсыг арай өөрөөр танин мэдснээр бүхий л зүйлс бас өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр Will Hunting ертөнцийг таних үлээ хаалга нээгээд таньж чадсан, өөрийнхөө дотоод ертөнцийг таньж ойлгож хүлээн зөвшөөрсөн энд итгэрэл бий болсон. Тэгэхээр энэ таних үд хаалга нэгээсээ тэр нь ямар ч арга байж болно шүү. Яг энэ зүйлийг бас хийгээсэй гэж үзэж байна. За тэгээд мэдээж яг мэргэжлийн одоо сэтгэл зүйчийн хувьд болохоор мэргэжлийн хүн рүү алхах зам бас байгаасай. Энэ бол таны л сонголт. Та өөрөө л сонгох учраас бас чиглүүлэг байдлаар хэлж болох юм болов уу гэж бодож байна. Нөгөө талдаа болохоор бас маш олон аргууд бол байгаа. Тэгээд тайлын хэрэгэлсэн энэ бүхэн танд нээлттэй. Юуны тулд бид чинь хүн гэдэг чинь ийм үзэсгэлэнтэй оюун ухаан, танин мэдгүй гэдэг зүйлтэй төрсөн билээ те. Түүнийг ашиглаад энэ сэтгэл зүй, сэтгэл судлал, сэтгэл зүйн асуудал бэрхшээлээ танин мэдэх бүр 1000% боломж байгаа. Түүнийг ашиглаарай гэж бол та бас хэлж जैन те. Би танд одоо юуж байж болно те. Юуж байгаад та сэтгэл тайван байж чадахгүй байгаа бол энэ бол бас хэцүү зүйл байхгүй те. Маш том дохио байх нэ. Маш том дохио яг нэг дохио мессеж те. Тэгээд одоо сэтгэлийн шарах гэдэг бол биднийг зарим зүйлээс хязгаарлаж иж болох юм аа. Олон боломжуудыг алдуулж гин, сайн сайхан зүйлээс холдуулж гин, тэднийг алдж гин те. Тэгээд амьдралдаа та нөгөө
хэрхэн яаж шийдвэр гаргаад байгаагаас харах шаардлагатай. Хүн ч өдөр болгон л бас шийдвэр гаргаж байгаа. Тэг ингээд шийдвэр гаргалтууд маань шийдвэр гаргалт амьдралаас авах сайн байдал тийм бүхэнтэй маань сашгүй холбоотой. Тэгээд киноны маань хамгийн гол бас утга агуулга нь болохоор хичнээн сууд тухайтан байгаа сэтгэлийн шарахтай бол тэр хүн ямар ч боломж ашиглаагүй шүү дээ. Гэтэл киноны төгсгөлд ашиглаад өөрийнхөө өмнө шин өөрчлөлт, шин зам, шин амьдралыг нээж өгч юм тийм. Тэгэхээр төгсдөө. Тэгэхээр та магадгүй өөрийнхөө дотор байгаа сэтгэлийг толцсноороо, сэтгэлээ харснараа таны өмнө шинэ өөрчлөлт, шинэ амьдрал, шинэ одоо юм амьсгал бий болно тий, шинээр амьдрах одоо шинэ өөрчлөлтүүд бас бий болно. Энэ боломжууд сайн сайхан зүйлүүд таны хүлээж байгаа. Би өөрөө сэтгэл засалч дээр очичоод гараад явж байхдаа юм дүүрэн амьсгалж ийсэн байгаа. Хизээч тэгж өөрийнхөө амьсгалж байгааг бид анзаарахгүй болтлоо амьдарчдаг. Тэгээд тэр зүйлээ анзаарахгүй мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээд яг гараад надад юу харагдсан гэж надад цаг агаар одоо тэр уур амьсгал тий одоо цаг агарын уур амьсгал ямар дулаах тэр хүүт өдөр салхитай өдөр тэгтээ надад дулаахан санагдсан. Тэгээд би нарлуу харсан. Тэгээ ингээ харсан чинь модны өнгө маш тод харагдсан. Тэгэхээр бид ингээд сэтгэлийн шарах гэлтгүй зүгээр сэтгэл зүйн асуудалтайгаа яваад ах юм бол бид юмсыг ийм сайхнаар нь хүлээж авч чадахгүй. Хичнээн сайхан зүйлийг сайхан гэж олж мэдэрч чадахгүй. Гэтэл сэтгэл зүгээрээ бид нар эрүүл байж чадвал ойр орчинд маань байгаа жижигхэн зүйлийг хүртэл ямар үзэсгэлэнтэй гэдгийг олж харах боломжтой байна тийм. Боддоор нь яг байгаагаар нь байгалыг тэржигээр нь хөв хүмүүсийг байгаагаар нь өөрийгөө байгаагаар нь хүлээж авах юм боломжууд үүснэ тийм. Тэгээд юм дүүрэн амьсгалаасаа бүгд гоё тийм ингээд гоё өөрөөрөө бахархаад өөрийгөө байгаа оршин байгааг мэдрээд ингээд дүүрэн амьсгалаасаа гэж бол хүсэж байна. За танд маш их баярлалаа. Маш сонирхолтой, маш өгөөжтэй, хүмүүст бас нэгийг бодуулсан ийм сайхан яриаг надтай хамт өрнүүлсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын амжилт, ажилд маш өндөр амжилтыг хүсье. Тэгээд дараагийн олон дугааруудад маань өөр сэдвээр бас зочин болон оролцсон гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд сэтгэл зүйн боловсролыг бас ингээд түгээн дэлгэрүүлэх бүр маш сонирхолтой ингээд бүр хүн хэлээсэй гэсэн маш олон санаануудыг маань бас энэ хүмүүст энэ киногаар бас энэ подкастаар дамжуулж хүргэж байгаад бас туйлаас баяртай байна. Тийм баярлаа. Баярлаа. Хулан бит хоёр подкастын өнөөдрийн дугаар энхүү өндөрлж байна.